Авч гин үү тий. За одоо орж ирж байна. За эхэлчихье. Ороод ирсэн байна. За сайн байцгаана уу? Та бүхэндээ энэхүү сайхан өдрийн мэндийг хүргэе. За өнөөдрийнхөө би зочинтой лайваараа Top Coaching Academy 2023 онд Trauma Coach 24 онд Grip Coach-оор төгссөн Meg Coach-ыг урьсан байгаа. За Meg Coach мөн бол маш гайхамшигтай, зоригтой, дайчин бүсгүй байгаа. Бага насны айгүй олон комплекс трауматай байсан. Тэрнийг Нара Томсон багштайгаа уулзаад 3 жилийн турш одоо багштайгаа ажиллаад эдгээсэн тийм дайчин гайхамшигтай бүсгүй байгаа. За юуны төрөнд би энэхүү лайвыг үзэж байгаа хүмүүст өөрийгөө товчхон танилцуулаад тэгээд зочинтойгоо ярианд орё. За намайг Бямба гэдэг. Би та бүхэнтэйгээ Америк нэгдсэн улсын Чикаго хотоос мэдчилж байна. За би санхүү эдийн засгийн бакалавр зэрэгтэй, бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй. Тэгээд Top Coaching Academy 2024 онд Midlife Empowerment Coach-оор төгссөн коуч хүн байгаа. За би тэгээ Америк нэгдсэн улсад ирээд одоо 20 гаруй жил амьдарч байгаа. Энд нөхөр хоёр хүүхдийнхээ хамт амьдардаг. За өнөөдрийн битүүрийн сэдэв болох архины шарх гэсэн сэдвийг авсан байгаа. За манай Meg Coach мөн бол комплекс травматай гэсэн гэж би түрүүнд дурдсан. Тэгээд энд бол бага насны шархтай, за тэгээ бага насны хүчирхийллийн шархтаас өвдөж байсан. За тэгээ олон төрлийн комплекс шархтай учраас би Meg Coach-тэйгээ ярьж тохирсны үндсэн дээр бит хоёр ингэж 3 цорвол лайв юм вебинар хийхэр болсон. За тэгээ өнөөдрийн сэдэв мөн бол арх. За энэ арх гэдэг айхтар зүйл чи одоо энэ манай нийгэмд бол ерөөсөө гамшигын хэлбэрт орчихсон зүйл байгаа. За одоо та бүхэн бас гайхаж магадгүй энэ баяр ёслолын үеэр та хоёр юм одоо тийм хүндэн сэдв авч ярилцаад ямар учиртай юм бэ гэхээр үнэхээр энэ баяр ёслолыг дагаад бас энэ архинаас үүдэлтэй маш олон тийм хар бараан хүчирхийллийн зүйл явж идэг учраас бас нэг ч гэсэн хүн бас үүнээс ямар нэгэн зүйлийг ойлгож аваа тий бас нэг энэ арх гэдэг зүйлтэй бас атайхан хайцаг ийм хүчирхийллийн хэлбэр рүү оруулахгүй байх за бүр болж игэл энэ архинаас татгалзах тийм зүйлийг аваасаа гэсэн үндсэн дээр энэ чиглэлээр энэ сэдвийн дор ярилцаж байгаа. За тэгээд Meg Coach-тэй микрофоноо шижүүлээ. Meg Coach өөрийгөө танилцуулаа. Тэгээ хоёлаа үндсэн ярианыхаа сэдв рүү орё. За баярлаа. За баярлалаа. Бямба Coach-тэй намайг хамтарсан лайвтаа уурж ингээд шархны талаар тий бага насны шарх тийм траума гэдэг зүйлийн талаар ингээд ярилцах боломж ингээд олж байгаад маш их баяртай талархалтай байна. За тэгээд намайг Meg Coach гэдэг. За би өөрийгөө товчхон танилцуулж нэмж танилцуулахад миний одоо анхны мэргэжил бол инженер эдийн засагч. За би тэгээд яг инженер эдийн засагт мэргэжлэрээ ажиллаагүй. Тэгээд би нэгтлэн бодогч буюу энэ санхүү бүртгэлийн чиглэлээр 20 жилийн юм ажлын туршлагатай 2 хүүхдийн ээж байгаа. За тэгээд би одоо Нара Томсон багштайгаа ажиллаад 3 жилийн өөрийг ингээд үзэж байна. Энэ хугацаанд би эхийн шарх за эцгийн бас ингээд амсаагүй тэр хайр тэгээ бидний бас ингээд амсаж идлээгүй зүйл чинь бас ингээд шархуулж бас ингээд үлддэг юм байна. За тэгээд энэ архины хамаарлын орчинд ингээд өссөн учраас архины хамаарлын том шарх надад бас ингээд явдаг. За тэгээ бага насандаа бас ингээд төрсөн гэрээсээ төрсөн анхаасаа бэлгийн хүчирхийлэл авчихсан. Энэ бол миний амьдралын хамгийн одоо тий жигшүүртэй ийм хамгийн том траума ингээд байгаа. За тэгээд эцэг их маань бага наснд маань ингээд нас урсан болохоор ийм өмчөрлийн бас юм шарх байдаг. За тэгээ энэ гашуудлаа ингээд тайлж чадаагүй явсан учраас энэ маань ингээд сүултээ бас миний амьдрал бас ингээд золгүй тий зүйлүүдийг бас ингээд татаж бас ингээд гашуудлаар би айгүй олон жил ингээд бас ингээд орж явсан. За тэгээ энэ одоо шархаа бас ингээд багштайгаа ажиллаад ингээд эдгэж чадсан. Тэгээд ядуу зүдүү ингээд амьдарч байсан учраас ингээд мөнгөний бас маш том юм шархыг бас ингээд амсаж байсан. Тэгээ ийм олон тий нэрлийн бол одоо эдгээр ингээд том шархнуудыг би бас ингээд эдгээсэн. За тэгэхээр насанд хүрсэн амьдралынхаа бас том шархнуудыг бас ингээд эдгэж чадаа тэр айрт тий үхэл ахцсан шиг ийм хэцүү гашуудлуудаас бас ингээд гарч чадсан юм эмэгтэй байна. За тэгээд товчхон танилцуулахад одоо би тэр
архины хамааралтай гэр бүл ингэж бас одоо амьдарч байгаа архчин үнтэй амьдарч байгаа юм эмэгтэйчүүдтэй тэгээ бага насндаа бэлгийн хүчлэгээр бүрдчихсэн ийм эмэгтэйчүүдтэй төлхөө бас ингэж одоо бага насныхаа шахыг эдгэхэд тэднийг бас ингэж сэтгэлийнхэн зовлон нэмэгдэхэд ингээ ганцаарчсан коуч юм бөгөөд явж байна. За тэгээд миний товч танилцуулга энэ хүрээд өндөрлөё. Баярлалаа Мэгүүчтэй. Баярлалаа. За тэгээ үнэхээр сайхан танилцуулж өглөө. Тэгээд Мэгүүч маань сая дурдан хэлснээр олон төрлийн траумануудыг буюу шархнуудыг эдгээсэн маш гайхамшигтай чамаараа бахархаж байна. Тэгээ өөрийгөө маш хүчрэхэг болоод өөрийгөө эмчлээд эдгээгээ зогсоохгүй бас мянган олон бүсгүүчүүдийн амьдралыг ээжүүдийн амьдралд өөрчлөлт оруулж байгаа чамаараа үнэхээр бахархаж байна. За хоёулаа тэгээ өнөөдрийн сэдэв болох архины шарах гэдэг сэдвийнхээ дор ярина. За багш би та бүхэндээ бас дахиад автаа хэлэхэд бид хоёр бол юм 3 цурууд лайв вебинар хийн. Эхнийх нь бол архины шарах, хоёрт нь бол бага насны хүчирхийллийн шарах, гуравт нь бол гашуудлын шарах гэсэн сэдвийн дор энэ 3 цуврал лайв хийхээр төлөвлөсөн байгаа. За хоёулаа өнөөдрийн сэдэв болох архины шарах гэж юу вэ? За архины шарахынд одоо яагаад архины шарах үүсэн бий болоод идэх юм бэ гэдэг хоёлаас яриагаа энэ сэдвээрээ ингэж эхлэе. Энэ асуултаараа эхлэе. За баярлалаа. За баярлалаа. За тэгээд бит хоёрын одоо хийж байгаа сэдв маань яг ингээд баяр наадмын үн ингээд болж байгаагаараа бас айгүй онцлогтой тий. За тэгээд мэдээж тий яг ингээд баяраа тэмдэглээд тий ингээд айгүй тийм баярын наасартай явж байгаа бол танд тий энэ бит хоёрын лайв бас ингээд сэдвэн таалагдахгүй бол та зүгээр ингээд тий жаргаад сууж гараа гэж бас хэлмээр байна. Тий бидний лайвыг алгасаад тий. За тэгээд энэ одоо зүйлээ би хинт зориулж хийж байгаа вэ гэхээр ингээд архчин үнтэй амьдраад идэг архчин ахтай, архчин аавтай, архчин ээжтэй хүмүүс одоо бас маш их элбэг ингээд бас болцсон байна. Тэгээд энэ нийгмээрээ л ерөөсөө ингээд архин дунд ингээд хийж ивэл ингээд хаашаа чарсан архихгүй ингээд амьдрал ингээд байхгүй очоод байгаа энэ үед бид нар ерөөсөө байж л гэдэг чинь хэвийн зүг шиг энийг ингээд хүлээж аваад ерөөсөө ингээд зочрахгүй очоод байна. Бүр ингээд дүжирчүүд ингээд байгаад байна. Тэгэхээр энэ ярьж байгаа зүйл маань жоохон сэрий одоо тийм босч ирээ гэсэн нэг юм хүмүүст зориулагдаж бас ингээ хийж байгаа юм шүү. Тэгээ энэс ингээд арх уугаад байгаа хүмүүсийг те шүүмжлээд байгаа те ингээд тэр талаас нь биш. Энэ арх одоо те архийг ууж байгаа хүний хажууд нь бас ингээд хамт амьдарч байгаа хүмүүсийн давхар хамаарал бас ингээ орчдөг юм аа. Тэнд яригдчихж байгаа шархны талаар ингээ ярьж байгаа юм байнамаа. За тэгээд шарах буюу энэ траума буюу энэ сэтгэлийн шарах гэдэг зүйл чинь өөрөө гэмтэл, ерөөсөө л гэмтэл гэдэг юм байна. Тэгэхээр бид нар ингээд тарих маань ингээд гэмтчихдэг байгаа хгүй энэ одоо архины маш айхтартай юм зодоо нүдэн цагийн ингээд одоо хэрүүл за тэгэл одоо бие биенийг алан тална гэл ингээл те тэгэл ерөөсөө ингээд шүн орой унтуулахгүй орж ирээл те ингээл бүр хизээ хизээч хамаагүй ерөөсөө тэр хүн архиж байгаа хүнд ерөөсөө тэр цаг нар те өдөр шөнөө ялгадаггүй бүр ийм амар тийм нөгөө нэг юм өвчтөн байгаад байгаа байхгүй юу ерөөсөө галзуу өвчтөн шиг яг одоо нэрлэх юм бол ерөөсөө л галзуу ийм одоо төвчөнд ингээ очичдаг тэр хүмүүс ерөөсөө тэднэрт ямар ч тийм цагийн хязгаар байхгүй өдөр шөнөө ялгадаггүй тэгээ ерөөсөө тэр хүн босод хүмүүс нь унтаж амрах ерөөсөө тийм ойлголт байхгүй тэр хүн л өөрөө л одоо тий орж ирээд ерөөсөө хамаг юм боснуулаад тий одоо би сумын төв хөртөөсөн тэгээд ерөөсөө тэр нөгөө одоо гахаан бүх юмнуудыг л ирсэн дэрэ тий хамаг юмыг нь хөдөлгөөл орж ирж байгаа. Тэгэхээр тэр архиуж байгаа хүн гэдэг татвар чи ямар амар тий нөгөө тэрэнгүүд тий див юу гэдгийг тий тийм юмнууд ингээ явж байгаа байхгүй тий тэр болго ингэж цочиж босч ирж тий ингэж юу яасан тийм айхтар тийм том шуугаан дэгдээдэг юм одоо зүйл байгаа юм архичин за энэний хажууд ингээд авч байгаа тэр цочрон үйл явдлуудад бидний сэтгэлдээ үлдчихэж байгаа тэр уул мөр нь сэтгэл маань ингээ айдсын төгшүүрийн одоо мэдрэмжийг ингээ үлдээчихдэг юм байна. Зарим зүйлүүд бол айхтар том шокинг зүйлүүд бас ингээ бид нар бас ингээ тохиолдвол тий тэр чинь ингээ гацаад яг юу болчихоо гэдгийг мэдэхгүй ийм тохиолдолд бас ингээ харагдав. За энэ бол ингээ бидний амьдралд ингээд сэтгэл одоо тархи маань гинтэйгээд тэр айдсын төгшүүрийн энергиуд нь эвгүй таагүй тэр мэдрэмжүүд нь бидний бие дотор ингээд гацаад үлдчихдэг юм байна. За тэгэд энэ одоо зүйлээ ингээд таньж мэдээгээр маш олон жилийн чинь ингээд үргэлжлээд яваад ирэхээр нөгөө махан биед маань ингээд өвчлөл болоо тий одоо ингээд харгуу хартаа хавдар гэдэг ингээд маш их юм элбэг юм зүйл рүү бас ингээд орж ирж байна. Тэгээ ингээд байнгын айцтай төгшүүлтэй байгаа хүмүүс хамгийн их юу нэг одоо яаж хэлбэр өөрийн өвчлөл маш их элбэг
болж ирдэг. Байнгын ингээд айцтай, байнгын ингээд нөгөө нэг те яана гэдэг ийм юм ингээд яваад байгаа болохоор бөөрийн өрөвсөд бодвол айгүйх ингээд явагддгийм байна. Тэгэхээр ингээд тарих нь өөрөө тэр дурсамжуудтайгаа ингээ юу хийхээ мэдэхгүй ингээ гацаад үлдчихэж чинь нөгөө дурсамжууд нь за тэгээд айцын мэдрэмжүүд нь нөгөө энэ сэтгэлгээд байгаа биеийн дотор ингээ гацаад үлдсэн. Тэгээд тэрийг ингээ нөгөө гадагшлуулж чадахгүй хинд яаж илэрхийлэх юм мэдэхгүй ингээ гацаад ингээд те ингээ загцсан. За тэгээд дараагийн түвшинд болохоор нөгөө хөлдөө ингээ загцсан зүйл чинь ингээ удаан ингээ хугацаанд яваад харж яхаа нөгөө махан бие чи өөрөө те дагаар нь хөрн янз бүр болоод ингээд те махан бие ингээ өвчлөл үүсгэх ингээ гурван түвшинд бидний ингээ трама гэдэг зүйл бол акт ирэхээр ингээ иддэг зүйл байна. За тэгээд ингээ шахны тий архины шахны талаар ярихад нэг чтэй тий одоо би нэг ямар талаас нь ярих чинь нөхөр бага насны хүүхдэд энэ ямар их одоо тий юу үзүүлдэг вэ гэдэг талаас ингэж ярих гэдэг. За тэгээ бага насны хүүхдэд бол энийг нөгөө нэг тий илэрхийлж чаддаггүй тэр одоо зодоонуудыг хийгээд байгаа ах нарыг би бол харж өссөн. Ерөөсөө тэд нар бол ингээд амар ингээд нөгөө яадаг зүйл байгаа. Ерөөсөө яг юу болох гээд байгааг нь мэддэхгүй. Тэгтэл ингээд орой олоод ирэнгүүт ингээд яана одоо тэгэл уугаад ирэх юм болов гэдэг. Энд ингээд олон давтагдаад ирэхлээр чинь ингээд олон давтагдаад би 12 настай хахад манай ээж маань асуурсан. Манай аав бол намайг 2 настай хахад асуурсан. Ингээд ээж маань 10 жилийн дараа ингээд хүүхдүүдтэй нэг 2-оос 15 насны тий 6 7 хүүхэдтэй ингээд одоо тий бэлэвсэрч үлдээ. Тэгээд 10 жил ээж маань биднийг одоо өсгөж ингэж явж байгаа. Тэгээд тий яг ч ингээд бие бахад дийлэхгүй болоод ингээд савны хор тавраар ээж маань асуурсан. За тэгээд ээжийг нь асуурсны дараа бол ах нар өөрөөс ингээд архинд орхон ороод ууж идэх мэдээлэл ерөөсөө ийм амар тийм юмруу ингээд орчихсон. За тэр донд нь би ингээд үлдсэн. Тэгээд тэр нь надад айгу богино хугацаанд л ингээ өнгөрсөн байгаа да. Гэхдээ тэр нь надад айгу хүнд өнгөрсөн байхгүй. Ээж маань 92 оны намар нас ороод хавар болтол ердөө нэг тий хэдэн сар л өнгөрч байгаа. За энэ сар бол надад айхтар том юм трама ингээд үлдээсэн байсан. Ерөөсөө л одоо тэр өвлийн хар хууш өмнөд одоо тэр нэг ах маань айгу байхдаг гэсэн. Өдөр шөнөгүй л байхдаг гэсэн. Тэгэл уугаал орж ирэх амар чимээш уугаад байсан. Бистэ нэрэ тэрний тэр байна гэж нэг аав нэрээ цоолж шуудал тий. Тэгэл бистэ нэрэ алан талан стандарт ингээд нөгөө юу юм тий. Ингээд л стандарт ингээд шүдмүүдээ хайрал ингээд амар муу хатууд ингээд харуулдаг байхгүй. Тэгээ тэр нэг юм чимээнээс нь би бүр ингээд юу авцсан байгаа юм. Та шахалцсан. Тэрнээс ч над руу хараад тий. Та чамаар алан чамаар тэг ингээд ингэдэггүй. Тэгээ тэд чи хооронд би 8 ахтай 8 эрэгтэй хүүхдийн дараа төрсэн айлын ганц охин хамгийн сүүл явах. За тэгэл тэдний зүгээр энгийн үедээ ярьдаг ярианууд гэх юм хар яа тий. Үргэлжлэл хар яа гэсэн нэрийн боломжинд явж байгаа нэг юм хүмүүс шиг ингэж яа манай гэрт юм эвтэй гэдэг юм ерөөсөө байдаггүй. Тийм орчинд би ингэж өссөн. Тэгээд арх угаараа бүр ингэ хавирлаа шүү дээ нөгөөдөө чи хооронд нэг хатгаалтай яа юм. Тэгээд ийм орчинд өссөн учраас ингэж тэгээд тэр ах ингэж гараад ирэхлээр би ерөөсөө ингэ төсрөл гараа явдаг. Тэгээд би ста бэ нүггүй ерөөсөө хамаагүй цай бүр ингэ сандраад тэр нэг чимээ сонсогдоход юм бол ерөөсөө шөнийн хэдэн цагмаа гараач мэдгүй ингээд өвлийн шөнүүдэд ингээд харахгүй нүцэн гарчаад сандраад ингээд гараад явцныхаа дараа нэр ингээд хуцаа бэлтгэдэг байж гээд дараа нь чинь ингээд олон татваруудад ирэнгүүт за би хатаа тавьчи тэгээд өмдөө тавьчи тэгээд тэг ингээд юугаа тавьчи бутана тавьчи гэдэг ингээд бэлдээд байгаа юм болсон. Заримдаа тэр чинь бүр сүйдээ өндөр нэг үтлээ нүцгэн ингээд гараад дараангууд өмддөг болж байгаа. Өмддөг ингээд шууд ингээд гарахад амаа. Тэгээд ингээд явдаг гэсэн. Тэгээ ингээд өвлийн тэр шөнүүд чинь ингээд заримдаа амар харанхуй шөнө, заримдаа сартаа шөнө янз бүр. За тэгээд ингээд цохны сумын төвч ингээд нэг юм шавран байшинтай. Тэгээ нөгөө байшингийнхаа нөгөө цохны дор очиж ингээд сонсож байгаа. Тэгээ нөгөөд чинь ингээд бодлоор гэртээ ороод чи нөгөө хөр шиг чимээ бүхэн шиг ингээд гэртээ ороод очиж. Тэр нэг хитэн сараал надад амар хүнд ингээд болсон. Тэрнээс хойш гоо баяр болохоор л ингээд уугаад идэв. Баяр болохоор л уудаг. Тэр нь болохоор ингээд түлд ингээд баяр гэдэг нь надад амар хэцүү болсон. Амар хэцүү ингээд би бүр ингээд тий нуур газаргүй болчихж байгаа байхгүй айгүй хэцүү ингээд миний байгаа газар болгон дээр ирээл ингээд тий хэрүүж байгаа ингээд батал нүдэлтэй ингээд тэгээ тэр нь надад амар хэцүү ингээд танаа ах чи ирээд тэгээд ингээд гэдгийг би сонсомоор байгаа. Би нэг айлд ингэж толгоо ороод айтаагаа ингээд байх чаг чи ирээд ингээд хангасан таймдаа надад ингээд
хэрүүлээгээд ирэхээр надад аягүй хэцүү байдаг гэсэн. Тэгээд баяр болно гэхэд би одоо хаана очих нь гэж аягүй боддог. Ингээд баярын талаарх тийм баяр гэдэг чинь өмнө ч ингээд одоо ингээд ойлголтоо бол тийм баяр гэж бид нар чинь ингээд баярлаад ингээд цэнгэмээр байгаа хэрэг тийм эсрэгээр би ингээд нуугтаа цогтаагаа тийм ингээд бүр ингээд би тэр нэг хэцүү юм ингээд харахгүй байгаанс ингээд нэг ийм юм Хайцтай болсон байна шүү дээ тийм. хайцтай. Тийм хэлтаа ингээд хөрсөн байсан. За тэгээд ингээд бага насны надад би тэр өсвөр наснд надад юу тохиолдсон гэхээр 3 жилийн дараа би менингит одоо өвчлсөн. Яг ингээд 8 дугаар ингээд төгсөх. Яг улсын шалгалтаа өгч хахад нэг шалгалтаагаа хоёр дахь шалгалтаа өгсөн чинь өгөх гэжсэн чинь би гинт ингээд нөгөө шар ногооноор бүржээд ухаан алдаад байна. Тэгээд тэр нөгөө нэг тийм менингит гэдэг юмар ингээд онцлогдсон байсан. Би яагаад тэрийг туссан гэдгийг юусэн ойлгоогүй. Дараа нь би ингээд коучтэй ингээд трама ингээд судлаад ингээд өөрийнхөө юу шахыг ингээд ойлгох гэж явж байхдаа тийм чи ингээд байнгын төвшөлтэй байнгын санаа зовнилтой ингээд байгаад ирэхлээр энэ нервийн систем гэдэг чинь өөрөө дийлэхгүй тэгээд нөгөө эсэргүүцэл үзүүлж ингэж зовдод юм байна гэдгийг өөртөө мэдэрсэн. Тэгэж би нөгөө тэр бол надад амар хэцүү стресс байсан байгаа байхгүй. Тэгэж ингээд хүүхдэд өвчин тусдаг юм байлээ. Тэгэж бас ингээд эсэргүүцэл үзүүлэх юм лээ. За бас нэг жишээ. Энэ бол амар цочрон. Би ингээд ганцаарчсан коучинг өгчээсэн. За тэгээд тэр одоо коучинг бас охин маань болохоор яжсэн. Тэгээд тэр ганц би нэгтээсэн. За тэгээд багсаа бас ингээд амар архитектаа гэр бүлт ингээд өссөн. Тэг ингээд бүр бити уугаач тэгээ тэрийг ингээд илэрхийлээд ирэхээр сонсдоггүй. Тэнгүүд ингээд байныхаа өрөөнд ороод бүр ингээд хашгирдаг гэж байна. Балаач цэцэг гэл ингээд хашгираад тэгээ бүр ингээд дэлбэрээл ингээд гэдэг. Тэгэл нэг өдөр бүр нөгөөдхний чинь бүр тэгээ хязгаар нь ингээд ивдэгтэй бүр ухаанаа алдаад яг нөгөө тэтгэлийн айлын хүнтэй аав ингээд архиугаал тэ байдгийг ингээд мэдсэн. Тэгэл нэг ингээд яасан чинь гэрээсээ ингээд хутга авч гараад шууд дээдлийн айлгаа орсон чинь аав нөгөө үнтэй тэ ингээд муужсан. Тэнгүүд очиод нөгөө хүн ингээд үрцэн баг. Бүр ийм амар болтол нь хүүхдийг стресс бүрдэг. Бүр ийм амар болтол. Энэ бол амар бацтай байхгүй. Тэр ингээд арх гэдэг зүйлийг чинь талаар та ингээд уугаад байгаа тий ингээд бэжэж болно. Ээж бас тэрийг төвчээд ингээд бэжэж болно. Гэтэ тэрний чинь дунд хүүхэд гэдэг юм чинь амар ингээд илэрхийлж чадахгүй байгаа болохоор тэр дотор чинь тэр хүүхдийн дотор бол актив том юм байна. Зүйлүүд явагддаг юм аа. Тэрний нэг жишээтэй ингээд актив ингээд гинтчтэй үүдчихээн. За энэ менингитээр өвдөхөд бас тий эн чинь ингээд дараагийнхаа амар юм хортол үлтэй байхгүй ингээд тархины бас юм тий нурууны усны дагсан юм өвчлөлтийг бас ингээд үүсгэж байна. Нурууны өвдөлтийг бас ингээд үүсгдэг. За тэгээд эн чинь яваад ирэх юм бол бас ингээд тарих одоо тий одоо жоохон тийм нөгөө юу саачилтаа болох юм магадад айгүй бас өндөр байд юм. Тэгэхээр энэ бол дараа нь бас амар уул мөртэй зүйл байгаа байхгүй. Тэгэхээр ингээд ийм төвшөнд очлон хүүхдээ битгий стресс төрж тий хүүхдүүдэд анзаараач гэдэг юмыг л мессежийг өгч энэ зүйлийг бас ингэж тавьж хэллээ. За тэгээд траманы тий архины шахны талаар бол бага насны хүүхд чинь ийм том ингэ төвшөнд үлдэж байгаа шүү. За тэгээд одоо миний хоёр охин дээр бол юу өсөж ирсэн гэхээр би энэний дараа нь ярина. За баярлалаа. Тий трамаг ингэж ойлгохыг зорьсон. За Баярлалаа Мековчтэй. Мековч өөрөө эмзэг байж өөрийнхөө үнэн түүхийг ингэж ярьж олон хүмүүс ингэж дэлгэн ярьж байгаа чамдаа үнэхээр бахархаж байна. Чамаараа үнэхээр бахархаж байна. Энэ бол тийм амар зүйл биш. Энийгээ ингэж өөрийнхөө бодит түүхээ хүн болгон тэгэж яриад чаддаггүй. Ер нь бол манайхан чинь ер нь бол их нуудаг, хаадаг. Тэг үннийг хэлэхэд хаалганы цаана дандаа тэр хүчирхийлэл явж идэг. Багтай масктай нүүрний цаана тэр хүчирхийллийг тэгээ явж идэг. Мянган хүмүүс байдаг. Тэгэхээр та битэрийн ярьж байгаа сэдв бол за яах аргагүй энэ арх гэдэг зүйл чинь давхар хүчирхийллийг дагуулаа явж идэг зүйл юм байна. За тэр хүчирхийлэлд нь зүгээр одоо бие махбодны сэтгэлийн за бүр цааш бол их олон төрлийн хүчирхийлэл байдаг. Эдийн засгийн үг хэл ярианы verbal гэж ярьдаг. Айгүй олон төрлийн хүчирхийлэл байдаг шүү. Хүмүүс нөгөө нэг арх угаал зодолтол одоо тий ингээд зодоо модоо болохоо зүгээр юм гэж бодоод байгаа. Үгүй энэ чинь дагаад бага насны хүүхдэд хүртэл тийм аимшигтайгаар айдас хүртэл үлдэж идэг. Бүр ямар нэгэн чимээ анир сонсохдоо хөгжлөр хөгчин айж ин бэмгэнж ин тэр хүүхдийн сэтгэл өвдөж ин за энэс үндэлтэйгээр би одоо бүр энийг бүр энэ манай монголчууд одоо бүр ингээ хэлье үнэхээр
энэ сэтгэл гэдгийг эргэтэн гэж ерөөсөө мэддэггүй ард хүмүүс байна ерөөсөө. Эн чинь эргэтэн одоо л ерөөсөө яригдж байгаа зүйлүүд байна шүү дээ. Сэтгэл гэдэг эргэтэн байдаа. Тэр нь үнэхээр ингээ хүний гарт баригдаад мэдэгддэг элэг зөө бөөр зүрх шиг эргэтэн биш ээ. Энэ бол үндсэндээ бидний тарих буюу процессор байгаамаа, тарих байгаамаа. Тэгэхээр энэ хүмүүс сая Мекоуч маань хэллээ те. Энэ бага насны хүчирхийлэлд энэ архины энэ юунд шархал үүсээд байгаа зүйл нь бага насны хүүхдэд яаж мэдэгдэх гэхээр тэгж өөрийнхөө сэтгэл санаагаар мэдэгдэг байх нь. За дээрэс нь одоо нөгөө энэ сэтгэл санаагаа эмчилж чадаагүй те энэ олон зүйлүүд нь буцаж эргээд махан биен дээр нь ингэж өвчин болж мэдэгддэг байх нь. Уул нь бол хүн гэдэг амьтан чинь хамгийн түрүүнд бол өөрөө нөгөө нэг ингэ сенсор буюу өөрийнхөө мэдрэмжээр хамгийн түрүүний онцлогч гэж байгаа шүү дээ. Өөртөө эмч гэж байгаа шүү дээ. Уул нь бол энд минь өвдөд байна, сэтгэл минь өвдөд ингээд хүмүүс ингээ бачуураад бараг ингээ боож хүчих гээд ингээ яваад байгаа чинь тэр чинь стресстэй дээ. Ямар нэгэн зүйл чинь биш байна гэдгийг хүнд хэлээд байгаа тэрнийгээ зүгээр тоомжиргүй яваад байдаг. Магадгүй шүдэн өвдөд ягнаад ил шарах гараад цус нь гожиж хүн чинь тэрнийгээ эдгэх гэх хүн чинь явдаг юм ба штэ. Сэтгэл гэдэг чинь яг тэрнтэй адилхан урагдж идэг, эмтэрж идэг, бүр цаашаага эдээлээд өргөсөөд тус нүжээрээ гоожоо явж идэг бас эргэтэн байдаг юм байна. Энийг харж үзээч. За тэгээд тэр тусмаа энэ бага насны хүүхдүүд бид бүхэн чинь бас том болсон хүмүүс хариуцлага хүлээгээд өөр хүүхдээ ойр орчныхаа нялх юм бүр хідэн өрөөтэй бас харж үзээч гэж бүр хэлмээр байна. Бүр чамаагаа сонсож миний бүр зүрх ингээд үнэхээр шивширж байна. Тэгээд баярын сайхан болж байгаа үед нэрээ хин ч гэсэн эцэг их үед бас энэ нэр архитай орчныг би өөр хүүхдэд би битгий бүү харуулаасаа ийм зүйлийг битгий үзүүлээсэ гэж хүсмээр байна. За дараагийн асуулт маань Мекоучээс. За ийм нөхцлүүд үүсээд байдаг юм байна. За тэгээд одоо энэ архины шахнаас үүдэлтэй ямар одоо шинж тэмдгүүд илэрдэг вэ? Энэ нь одоо бидний бүхний амьдрал дээр одоо яаж гарч ирээд байдаг вэ гэж асууя. За баярлалаа Мекоуч. За баярлалаа. Тэгээд бид хоёрын бас ярьж байгаа сэдв бас тий одоо энэ ойлгохгүй байгаа учраас тий бас ингэж ойлгооч гэдгийг мессеж өгөх гэж энэ зүйлийг бас ингээ ярьж байгаамаа. Тэгээд энэ бол тий бид нар бас ингээ тий цаг заваа бас ингээ зориулаад нэг ч гэсэн хүнд энийг ойлгуулчих юмсан тий нэг ч гэсэн хүн ингээ сэрээд тэр сэрэх гээд байгаа юм бол ээж нь байгаа байхгүй. Тэр ууж байгаа хүн бол хизээч тий сэрхгүй. Тэр бол өстой уучлаарай юм билээ шүү. Тэгэхээр ингээ хоёр хүн тий одоо нэг гэр бүлд одоо дотор ингээд амьдарч байгаа хоёр хүн чинь уухгүй байгаа хүн одоо тий уухгүй ингээд хамт амьдарч байгаа хүн хүртэл тий яг ингээд одоо тий арх уудсан хүн шиг тийм одоо хэмжээнд очиж одоо энэ шархалж байгаа учраас яг ижлүү хоёлаа ингээд юу та. Гэхдээ арай эрүүлээр ингээд сэтгэж байгаа нь бас ингээд тэр орчинд ингээд хүүхдээ битгий өсгөөч гэдэг одоо мессежийг өгөх гэж энэ одоо юугаа бас ингээд хийж байгаа шүү. За тэгээд энэ архины одоо хамааралтай хүнтэй 1-2 жил амьдрахад ерөөсө тэр одоо энэ айдсын төгшүүрийн тий одоо нөгөө төгших имбэг гэж ингээд нэрлэж юм шүү дээ. Ийм одоо зүйлтэй ингээд болчтiin дэлээ. Ерөөсө тийм айдстай төгшүүртэй байнга ингээд юмд ингээд санаа зовж идэг. За тэгээд энэ нэг юм тодорхойгүй ингээд нэг юм хэрүүл уруултай ийм орчинд ингээд одоо өссөн бага насны хүүхэд чинь өөрөө яадгүй хэрэг ингээд өөрөө өөрийнхөө энэ одоо юугаар мэдрэмжээ мэдрээд өөрийгөө зохицуулах юм нөгөө тогтоолтоо хийж чадахгүй тийм нөгөө нэг юм чадваргүй ингээд өсдөг юм байна. Ерөөсөө тэр тий архиугаал ороод ирэх юм бол тэрний одоо өөдөөстэй нэг бол одоо ингээд тий надад болохоор яаж гэсэн гэхээр яг нөгөө ахнар ингээд надад ийм үйлдэл ингээд хийгээдсэн болохоор би ерөөсөө тэднийг үзэж чаддаггүйсэн. Ерөөсөө ингээд надад нэг хэлэхэд би өөдөөс нь амар олон үг хэлдэг заяа. Ерөөсөө амар өөрийгөө хамгаалдаг. Ерөөсөө ингээд энгийн үнтэй ярьсан ч гэсэн ерөөсөө ингээд дандаа ингээд гэрсэлдэл ингээд нөгөө хар яах хийгээд ялангуяа эрэгтэй хүнтэй. Ерөөс эрэгтэй хүнтэй ерөөс ингээд яриа өрнөж чадахгүй. Нэг юм ярахад л зүгээр ингээд миний зүг гэл ерөөсөө өөрөөр амар дайрдаг юм болцсон байсан. Тэгээ энэ дээр одоо би ерөөсөө өөрийнхөө нөгөө ингээд хяналтаа алдчихж байгаа байхгүй ингээд эрэгтэй хүнээс надад амар их ингээд шарах ирсэн учраас тэрийг ингээд үзэж чадахгүй тийм ингээд нөгөө юм. За тэгээ ялангуяа ингээд нөгөө нар ингээд арх уугаад ирэхлээр бүр ингээд миний дотор тийм харгал тэр тунд ингээд жоох утсан бол нөгөө нэг тийм галзуурхад ганц гурав дутуу байна гэдэг яг тийм төвшөнд ирчихэж байгаа байхгүй бүр ингээд тийм бүр ингээд нөгөө барьж аваад ингээд зарим ахыгаа бол барьж аваад зовчоод гэсэн байхгүй бүр ингээд чи хүртэл тийм ингээд татаа яах юм бэ гэдэг. За тэгээд энэ нөгөө нэг юм айдсын төгшүүртэй нэг юм зүйл нь болохоор яг бүхээр эн чинь ингээд архины хамааралт орчинд бид нар 1-2 жил болоход л ерөөсөө энэ төгшүүрийн энерги ингээд үүсэж байгаа. За тэгээ эн чинь ингээд насанд хүрээд ирэхлээрээ
нөгөө эн чинь одоо тий ажил болох юм бол одоо ажлаасаа халагдчихгүй гэдэг нэг ийм хөшүүрийн нэг юм өрөг бод ороод ирчих. Ингээд хомроод ингээд явчихсан юм билий. Яг тэр нөгөө нэг орчиндөө бид нар ингээд загтуулаад тий за би ингээд архитай орчин ингээд байх юм надад амар хэцүү байдаг гэдэг ингээд жоохон хомроод ирнэ бас ингээд сонголтоо их нэг ирэх юм ингээд надад бас ингээд ирж байгаа байхгүй. Бага наснд бол тий тэр чинь ингээд нэг бас өөрөө зохицуулаад за би танаад амьдрахаа боллоо гэж нэг гараа явчихдаггүй шүү дээ. Тийм гараа явуулаад би бас цаана очих юм тий байр сав юм байхгүй. За тийм юм ингээ хийж чадахгүй бол тэр дотор ингээ тий ингээд нөгөө дээрлэх хүлээлт оромжлуулаад тий ингээд яг тэр бүтэж тэгцэл ингээд амьдарч байгаа байхгүй эсвэл ингээд уралцаар тий ингээд байж идэг. За тэгээд энэ бол ингээд айр тэр тийм хөшүүрийн нэг юм та ингээд байнгын санаа зовоос зовностой тэгэл ингээл гэдэг бол энэ юусоо тэр бага наснд авсан тэр нэг ээж авчин байнгын ингээл хэрүүл урал тий архины хэрүүл хийгээл эсвэл ингээд зарим охтуудад бас ингээд бас юу яд юм бэлээ. Надад болохоор яг тэр нэг нар л ингээд яг намайг ингээд тий ах нарын тэр ууж агаад нь би ингээд амар стресс, депресстэй байдаг гэсэн. Зарим хүүхдэд бол энэ чинь ингээд ээж нь өөрийнхөө үр хариуцлагыг ингээд өөрчлөж байгаа байхгүй. Аав чинь л ярих уу даа. Аав чинь ингээд юм гэдэг юм болохоор октод тэр хүүхдүүдэд ингээд нэг юм буруу тэр хүний аавыг нь угааж байгаа нь хүүхдүүдэд буруу юм шиг юм ирчихсэн. Ингээд хүн болгонд энэ нөгөө айцсхийн юунууд нь үлдчихэж байгаа шахар өөрөөр ингээд нөгөө хүн болгон дээр өөр юм. Тэгээ нэг юм шүүрийн нэг юм юутай болцсон. Тэгээд энийг хянаж зохицуулах юм чадваргүй. Тэгэхээр байнгын энэ айцаараа л айц гэдэг юм чинь амар том нэг газар аваа. Тэгээд эн чинь дараагийн юу руу очихлоо юу болж юм хэрэг алтгаас айж эхэлж байгаа. Алтгаас айгаад тий. Тэгээд алтаа гаргаад ингээд ячмууд ингээд нэг төгшүүр ингээд нөгөө нэг тархич ингээд амар замрааг болж эхэлж байгаа. Ингээд ямар ч юм хяналт тавьж өөрийгөө зохицуулах юм чадваргүй юм болчихдог. За энэ бол айгүй том нэг зүйл байгаа. За дараагийн нэг зүйл бол ерөөс ингээд өөртөө ихтгэл амар хотронго ерөөс ямар ч тийм хүн ингээд үнц юм гэж байхгүй амар юм амар хүний өөдөөс ингээд тий үг хэлэх юм юугүй чадваргүй юм ямар ч найдваргүй ингээд артлын ингээд тий уулын тэр одоо биднийг хамгаална гэжээс аав ээж чинь ингээд дуугаад ирэхлээр бид нар ямар ч тийм ирээдүг ингээд болчих байхгүй. Хинт найдах юм бэ тий энэ чинь бол миний аав ээж штэ. Гэтэл ингээд бидний буцаагаад ингээд тий энэ төвшөлтөй орчинд байлгаад харж чинь. Тэг би хинт найдах юм бэ тий нэг юм найдвар ингээд алдчих байгаа байхгүй юу. За тэгээд тэр хүн гэдэг чинь тий биднийг ингээд сайхан байлгаад тий ингээд магтаал урамшуулаад ингээд байж ийснараа бид нар ингээд өөртөө итгэл маань ингээд нэмэгдэх байдал чинь буцаад биднийг ингээд унгаагаад байгаа ийм зүйлийг одоо тий үлгэр дуурал үзүүлэл бидний хажууд ингээд хэвлэлтэй уралдаал тий ингээд уугаал ингэж байгаа байдал нь болохоор биднэрт яг ингээд өөрийгөө бид нар ингэж нөгөө нэг үнэлэх үн цэн буюу энэ цензур юу гэх юм тий энэ юм яа бас ингээд суулгачдаг байна. Би ерөөсөө нэг иймэрхүү юм байна гэдэг юм ингээд суулгачдаг. Тэгэл одоо ингээд баа нас одоо тий ингээд эмэгтэйчүүд ингээд ажиллаа тий ингээд гэр бүлийн хүчирхийлэл ингээд амьдарч байгаа эмэгтэйчүүд ингээд баа насын ухаад үцгээд ингээд архичаа. Архичин автоо октод дандаа гэр бүлийн хүчирхийлэл амьдарч байна. Яагаад? Яг л тэр дарамжтыг тий тэр нэг одоо охиныгоо тий үнэхээр ингээд охиныгоо тэр цэцэг шиг цэврүү шиг тийм гайхалтай эмэгтэй гэж ингэж тий хүндэлж харахгүй байхгүй тэр архичаа. Энэ нь яг насанд хүрээд ирэхлээр яг л тэр аавын дүр төрхийг тий нөхөр нь өгч байгаа. Өөрөсө чи хинч биш тий баг ингээд шатны алчсан байна. Тэгэл нөгөө нэг чинь нас бид гүйтсэн эмэгтэй чи юу болж ийн ингээд тийм одоо тэр шиг ингээд амар ичгүүрт орно. Тэгэл ингээд тий өөрийнхөө амьдралыг далтлаад амар ингээд маскчуд амар карьертэй эмэгтэйчүүд байна. Амар архичин болсон. Тэгээ тэр дотор ингээд яахаа мэдгүй ингээд зовж амьдарч байгаа юм айгүйх. Тэгэд энэ ингээд бага насны ингээд тэгээд очиод ингээд үцгээд яг энд ингээд аав гэдэг хүн тий ээж гэдэг хүн ингээд тийм муухай үлгэр ингээд доромжлог тий арх тий одоо над тэрийг би илэрхийлж чаддаггүй байсан. Гэхдээ ингээд архиуж байгаа хүн ингээд тий архиуж байгаа хүн харахад л надад би нэг юм үнцлийггүй намайг ингээд хөндлөхгүй байгаа юм шиг мэдрэмж төрдөг байсан. Намайг хөндлөхгүй байгаа юм шиг мэдрэмж төрдөг байсан. Гэхдээ би тэрийг хинд илэрхийл би яг тий нөгөө хоёр хүүхдийн аавд би тэрийг илэрхийлж чаддаггүй байсан. Бусад хүн бол би илэрхийлдэг гэсэн. Би
би тэр ингээд хэлийг зараад байгаад ингээд гэдэг. Ганцхан хүн дээр би чадаагүй. Тэгээд энэ бас ингээд шах гэдэг юм чинь ийм актер гэж байна. Тэгэхээр ингээд ийм актер зүйл биднэрт ингээд суучдаг юм байна. Гэхдээ ингэж бид нар өөрсдийнхөө үн цэнийг тогтоод тэгээд яг би юусаа арх удахгүй хүнтэй суун гэдэг. Энэ жижигхэн би тэгж хайрлуулна, би ингэж хүндлүүлнэ, би ингэж жаргана би ийм одоо эрх мэдэлтэй би ингэж одоо тийм юм аав итгэн гэдэг ийм нэг юу байхгүй байгаа хгүй. Нөгөө бодломж байхгүй байгаа хгүй. Би арх удахгүй хүнтэй сууж байгаа. Тэгэхээр энд ямар хэмжүүл тавьж байгаа. Тэгэхээр ингээд та одоо архины хамааралтай орчинд ингээд хүүхдээ амьдруулж байгаа бол тэрүүгээрээ та хүүхдээ ингээд чи ингэж амьдрын, чи ингэж амьдрын гэдэг юм ийм өгöd байгаа байхгүй. Тэр чинь ингээд давтагдаад байгаа шүү дээ. Байнгын давтагдаад байгаа. Тэгэхээр ингээд та хүүхдээ хүндлэхгүй байгаа байхгүй. Тэгэхээр чинь хүүхд чинь яаж юм өөрийгөө хүндлэхгүй хүмүүсийг бас ингээд татна. Тэр хүнд ингээд хүндлэл гэдэг юм суухгүй. Тэгэхээр энд ингээд одоо өөрийн гэсэн үн цэн байхгүй итгэлгүй ийм юм гэж байна. За дараагийн нэг одоо хөндөх том шахаад ерөөсөө хэл хязгаар гэж юм байдаг. Үгүй гэж хэлж чадахгүй. Тэгээ түрүүн би нөгөө хоёр хүүхдийнхээ аав би чамтай амьдрахгүй гэдэг юм хэлж чадахгүй. Би ийм хүнийг намайг одоо хүндэлдэггүй ийм хүнтэй би амьдрахгүй гэж яг би анхныхаа одоо хэлж ирсэн. Тэгээд тэрнээс хойшоо яаж өөрийнхөө нөгөө хэл хязгаарыг татаж явах уу гэдгийг би чадаагүй. Тэгээд ингээд нөхөнтэй унтсан. Гэхдээ би нэгээс коучинг тусламжтайгаар тусч ирсэн. Тэгээд энэ нөгөө хэл хязгаар гэдэг чинь өөрөө өөрийнхөө би ийм зүйлийг энээс цааш хитрэх юм бол би чадахгүй гэдэг юм ингээд мэддэггүй. Ингээд завдуулаад амьдраад байдаг эмэгтэйчүүд маш их байгаад байна шүү дээ. За тэгээд миний хувьд болохоор энэ архины шахуун дээр ямар хэл хязгааргүй байсан бэ? Юун дээр өгөөг хэлж чадаагүй. Нэгэнтэл би хүний бүр хүүхдийн ингээ гаргаад энэ бол миний насан туршдаа ингээ хамт амьдрах хүн тийм болохоор ингээ нэг нэгнийхээ сэтгэлийг одоо эмгэлсэн зүйл хийлээд ярахтай гэж ингээ хүсээ зэлгдэг. Тэгээд алдаа тогтмол ингээл харагчлаа шүү дээ. Тэр болгон дээр нь үдэн анаас сохор мушиг ингээл өнгөрүүлээдсэн. Тэгээд байх тусам нөгөө тал нь яг бүхээр болон хүчээ аваад байна. Мэдэрдэггүй юм байна. Хэлэхгүй л нөгөө цаас чичилхээс нь маш хүн хэлхээс нь маш хэлээд байсан ч тэр хүн бас ингээд сэрдэггүй юм байлээ. Тэгэл одоо ингээд эн чинь ингээд нөгөө өнгөрүүлээл тийм одоо ингээд бүх юм ингээд өнгөрүүлээл тэсээр агаад өөрөө бүр улам шилний альчуур болоод нөгөө тал нь улам өөстө би сайхан амьдарч ин болж ийн юм чинь. Гэтэл нөгөө цааталт нь хамаг юм ингээл тал тэр гэр бүл болж байгаа бүхгүй одоо тэр хоол унд хий хүүхдийн цагаан тэрийг ингээд өсгөн тэгэл ачууд ингээд гэр орны ажил хоол унд тэгэл тэр хүний одоо нөгөө нэг өмсөг хортос номер тэр болгоны ингээд нэг хүн цэвэрлээд авах ш. Ямар ч үнэлэмж байхгүй нөгөө хүн нэг буудалд орж ирэл нэг юм зочин шиг буудалд байж байгаа юм шиг ингээд яваад байгаа байхгүй. Тэгэл нэг ууж байгаа. Тэгээд орж ирээд нэг сайхан цэмбэж аваад буцаагаар явж байгаа байхгүй яг үндэ. Тэр ерөнхийдөө бол өөрөө бол тэр нөхцөлийг бүрдүүлж өгөөл сайхан дэмжээл яваад байна шүү дээ. Ерөөдөө тэр буруу талын засаж хэлэхгүй тэгээ дээрээс нь ингээд бүх юмыг бүрдүүлж өгöd байгаа тэр хүнд бол сайхан боломж үннийг хэлгээд би танаа нөхөд дээр одоо ярьж байна л одоо жишээлбэл тэгэхээр ингээд боломжийг бүрдүүлээд тэр улам сайхан өөгшүүлээд яваад байна шүү дээ тий. За би бүгд байгаа. Тэгээд ингээд хэл хязгаар байхгүй миний хэмжүүр гэдэг юм ингээд одоо миний зүйл байхгүй би нөгөө хүний амьдралаар ингээд амьдарч байгаа байхгүй миний би үн цэнтэй биш тэр хүн аюу үн цэнтэй болоод тэр хүний бүх юмыг ингээд бэлдэж өгөө тэр хүний сонголт таатай одоо ингээд байх орчныг бүрдүүлж өгөө эсвэргээр би тэмдтэй ингээд нөгөө уугаад ирэхлээр амар хэцүү ингээд шүнжэнгөө нөгөө тнийх нь одоо дими болоо амар олон жил ярьсан тэр нэг балаа яриануудыг ингээд дахин сонсон. Дахин тэр нэг юм сонсон шүү дээ. Тэгээд нөгөө хоол бэлэн байх хэвээр. Тэгээд нөгөө хоёр хүүхдтэйгээ бүр ингээд алдчихж байгаа л ингээд хоол ингээд хийн ингээд тэр хүнд юу хэлээ тийм бүх юм ингээд бэлтэн. Ерөөсөө тэр хүний төлөө амьдсан баг. Тэр ямар дааварцахаагүй. Амар ерөөсөө энэ одоо агч үнтэй амьдарч байгаа эмэгтэйчүүд ийм л байдаг. Тэгээд одоо тэр хүн бодвол ингээд санхүүгийн хувьд бүрэн хамааралтай бол ингээд бүх юмыг бэлдэж өгвөл тэр хүн ингээд нэг юм хаан шиг ингээд амьдарч байдаг.
Тэгээ нөгөө эмэгтэй нөгөө тал нь болохоор яаж ийм жижигхэн юм л олж татаад байгаа байхгүй юу? Яг үнэн тий. Жижигхэн үнд одоо зүйлийн төлөө ийм ихтэй зөвлөсийг ингээ гаргаад амьдэрч байдаг. Би эмэгтэйчүүдэд одоо сүүлийн үед те багшаасаа асуусан нэг зүйл хэлэхээр яагаад та ийм орчинд ингээ амьдраад байгаа вэ? Ийм орчинд хүүхдүүдэд амьдруулад байгаа вэ? Тэ таны олж толгойж байгаа ашиг чинь яг юу вэ? Тэг жоохон эвгүй сонсогдно. Гэхдээ эхлээд өөрийгөө эхлээд би өөрөө оршиж миний хүүхэд орших юм бэ? Миний одоо эндээс ингээд дагуулад юу болж исэн гэхээр би ингээл нөгөө яг юм ууж байгаа хүн гэдэг чинь бол амар ийм нөгөө нэг энергийн түвшин ундаг байхгүй. За тэрний ирээд бас миний юу ингээд дарагддаг. Тэгээд дээр нь шөнийн нойроо алдаад ирэнгүүт надад ямар ажиллах эрч хүч ингээд тэгээд сэтгэл готролтой хүн бол ингээд амар дарамт болт юм билээ. Тэгээ ингээд маргааш өдөр нь амьдрах тэр нэг энерги ингээд байхгүй болчихдог. Тэгээд тэр хүн уугаад дуустал тэр энергитэй ингээд хамт ингээд яваа. За тэгээд нэг уугаа гайгүй бол ажил төрөлдөө яваад эхлэнгүүт би нэг ингээд сэхэл аваад ингээд орчихдог. Ийм амар хамааралтай ингээд байсан. Тэгэнгүүт хүүхэд маань яг тийм ингээд болт юм лээ. Яг л ингээд тэр энерги дагаал ингээд те ингээд хүний өөдөөс ихтэлж авч чадахгүй яг ингээд болгонаа. Тэгэл ингээд нөгөө нэг чимээ мэмээ гарахад ингээд айж гүйж ирээд ингээд те ингээд тэгэл одоо юм хом нөмөрчгүйгээ ингээд бүр яг тэр нэг юм аюулгүй байдал нь алдчихад байгаа юм ингээд ирдэг. За тэгэнгүүт одоо би ингээд шахаа эдгээгээд нэг өөрийн дуу олгодог болоо. Ингээ ирсэн чи хүүхд маань дагаад сэргэж юм. Амар цоглог болсон. Бүр ингээ энэ бол өстой жинхэнэ байна. Миний үнцэнтэй зүйл миний хүүхдүүд л. Миний хүүхд те. Яагаад гэхээр насны эц би тийм ээжүүдийг баг ахтай аягүй гарсан байхгүй. Ингээд заавч ингээл амар олон хүүхд гаргачаал. Тэгэнгүүтлээтэй ингээл одоо хүүхдүүд ингээл нөгөө дандаа эрэгтэй хүүхдтэй тэнгуул ингээл нэг хүүхдтэй нэг нь хурам хийлээ тэнгуул ингээл байрсаа бүх юм бэлдэж өгөөл те бүгдийг ингээл гаргадаг. Тэнгуул төл бодлогоо нөгөөдг нь тэгэл архиулаа аваагаа зотлоо байл. Тэгэл тэр шаналж байгаа ээжийг би хараад надад бүр за би ийм ээж болчих шүү гэдэг миний бүрийн зүрхэнд бүр тэнэг баг багасан. Тэгээд бас нэг юм юу исэн гэхээр бас нэг ээж нарын бас нэг одоо тийм хүлцэнгүй ингээ амьдраад байгаа ээж нарын юу гэхээр өөрөө тэр нэг хувь хүний өгдөл гэдэг юм дээр анхаарахгүй яг нэг юм дээр ингээ гацчихсан юм билээ. Тэнгүүтлээ ингээ тэр нөгөө нэг хүүхдийн гэрийн даалгавар хэлдэг айгүй харагддаг байхгүй. Тэнгүүтлээ ингээ ангид томроод ирэнгүүт ээж чинь те яг боловсролынхын хэмжээг ингээ харагдаал хэлж байгаа. Тэнгүүт ингээ за тэгэл ингээ их сургууль моргол болоод ингээ ирэнгүүт нөгөө хүүхдтэй өөрийнхөө амьдралыг татсан нэрээ чийлтэй ингээд чийл дүнрэ чийл одоо тий айлын том чийл арай толгой том чийл арай сэргэлэн тий ингээд эдрийг ингээд чирээд яваараа гэх өөртөө хариуцлага ингээд өгүүлээ. Тэгэл нэг ээж тий нэг юм хүүхдээсээ хамааралтай нэг юм амьдарч байгаа би хүмүүсээ амар олаарч би ингэж л амьдарч болохгүй шүү гэдэг юм миний зүгт ингээд ийм гэсэн. Тийм ч учраас тий бас ингээд сүлж босч ирэхдээ нэг юм юу маань бас аягүй дэмжлэг өгсөн байна. Тулгуур болсон байна шүү дээ тий. Тийм. За яг ийм гурван зүйлэл аягүй их илбэг байгаа. Миний харснаар. Баярлалаа Мекоуч. За баярлалаа Мекоуч. Би чи 3 Мекоуч маань 3 зүйл гээд нэлээд тий багцааж өргөн дэлгэрэнгүй одоо хэллээ те архинаас үүдэлтэй архины шахнаас үүдэлтэй ямар шин тэмдгүүд одоо илэрдэг вэ амьдрал дээр минь өдөр тутамд минь үр хүүхдэд минь гэд сайхан тайлбарлаж өглөө чамдаа маш их баярлалаа. Тэгээ би чинийхээ хэлсэн зүйлийг бас нэг жоохон базаад өөрийнхөө ойлгохтараас нэг дахиад нэг давтаа хэлээд хий. За ингээд ерөнхийдөө бол хамгийн түрүүнд бол ерөөсөө бидний өссөн орчин маань буюу нөгөө татсан даваа болчт юм байна тий. Одоо ямар орчинд өссөн хүүхэд одоо ямар ч хүн одоо хүн болгоны орчин нөхцөл өөр тэр байтугай нэг айлын хүүхдүүд хүртэл өөр хүмүүс болоод хүмүүжээд өсөм төрнөө бий болсон байдаг, хувь хүн болсон байдаг. Тэгэхээр жишээлхэд бол архитай орчинд өссөн, архитай орчинд өссөн, архитай одоо тэр нөхцөлд өссөн хүүхдүүд чи одоо тэр буцаад том хүн болсон хүн чинь эн чинь ерөөсө хэвийн зүйл одоо магадгүй нөхөр нь архиугаад ороод ирдэг өөр одоо архитай хүмүүсүүд эн чинь зүгээр нөгөө байдаг зүйл учраас тэрэндээ татсан учраас тэнийг зүгээр хэвийн зүйлгээ хүлээгээд авчдаг байна шүү дээ. За жишээлхэд чинийхээ жишээн дээр бол одоо хүчин одоо архиугаад ингээд одоо ямарваа нэг зан характер гаргаад нөгөө хүнийхээ арга ивийг олох гээд наашин чаашин гүгээд ингээд ч одоо чамд бол одоо ингээ энэ ийм хэвийн зүйл байт хэрвээ энэ хэвийн бус байсан болоо тий энийг би хүлээн зөвшөөрөхгүй эн чинь юу вэ гэж эхнийхээ одоо тийм зүйлийг хүлээж авсан хүн чинь шууд энээсээ өсрээ баг гардаг уу тэрнийг одоо зөксөөх арга хэмжээгд орно авдаг уу тий тийм үйлдэл хийх нь шүү дээ эн чинь тэгэхээр ерөөсөө энэ одоо шарах
одоо үүсээд байгаа зүйл чинь бага наснаас үүсээд байгаа. Цаашаагаа үргэлжлээд том наснд тэр үйл тусмаа бүр үр хүүхд рүүгээ ингээ ороод явж идэг тийм нэг уламжлагдаа явж идэг хүртэл зүйл ахна байна. За тэгээд тэр архитай очинд өссөн хүн чинь бол хамгийн түрүүнд болоод бүр айдас хүйцэд автаж төгшүүрийн төгшүүртэй амьдардаг байна. Тэрнээс үүдэлтэйгээр дараагийнхаа өөрийнхөө амьдрал гаргаж байгаа шийдвэртэй хүртэл тэр нь нөлөөрлөөд ядаж асуудлаа шийдвэж чадахгүй болдог, тийм чадваргүй болдог байх нь байна. Өөрийн үнцэн гэдэг зүйл байхгүй болдог байх нь байна тий. За дээрэс нь ингээд үр хүүхдтэй хүртэл ингээд тэр зүйлээ өөрөө үргэлжлүүлээ гаргаж идэг ч үйлдэл байх нь байна. Ингээд тийм учраас одоо ерөөсөө энэ шарах гэдэг зүйлээ эдгэж одоо тий оншилж юу зөөхгүй болвол одоо эн чинь ийм их халтай, балагтай одоо бүр их юутэй өрнөгтэй зүйл ахна шүү дээ. За баярлалаа Мэг өгчөө ингээд өөрийнхөө тий үнэм зүйлийг ингээд олон түмэнд яриад бид бүхэн одоо энэ бол одоо Мэг коуч дээр ярьж байгаа зүйл ш. Манай энэ Top Coach Academy үүсгэн байгуулсан Нара Томсон багш минь манай Нара Томсон багш үүсгэн байгуулсан энэ төгсгөж байгаа коучуд маань ингээд нийгэм рүүгээ гараад их одоо манай Монголын дунд табу гэж бүрэг ингээд хавтай сэдвүүдээр ярьж байгаа. Жишээлхэд одоо бид дээр өнөөдөр ярьж байгаа сэдв бол яг энэ бол архитагаа хүчирхийл явж яадаг гэр бүлийн хүчирхийл гэж ярьсан байгаа. Тэгэхээр одоо ингээд ийм одоо шарах байна. Ийм архинаас үүдэлтэй ийм шарах байна. За энийгээ бид бүхэж одоо яаж эдгэх вэ? Ийм шин тэмдгүүд илрээд яваад идэм байна. Энийг одоо яаж эдгэх вэ? Одоо чи минь яаж эдгээсэн бэ? Би одоо чамаагаа мэдэр багштай ажиллаа 3 жил явж аж энэ олон комплекс гэдэг байгаа тэр одоо траумануудаа буюу шархнуудаа эдгээсэн байгаа. За одоо чи минь яг одоо энэ архитай холбоотой шархаа яаж эдгээсэн бэ гэдгийг манай найзуудад яриад өгөөч. Баярлалаа Мэгөөж. За баярлалаа. Тий энэ одоо шархаа тий би одоо ингээд 3 үе дайцсан ийм архины шархыг ингээд агуулгад явж исэн байгаа байхгүй юу. За тэгээ би энийг ингээд багштайгаа тий Нара Томсон багштайгаа бичрээд одоо энэ траума тий хичээд байгаа зүйлийнхаа талаар ингээд эхлээд яриараа гэдэг нэг ийм юм авчаад надад аяг өгцсөн байсан. За тэгээд мэдээж тий манай одоо ах нар ингээд арх уудаг гэдэг ингээд хэлэхэд надад амар хэцүү байдаг гэсэн. Би ингээд ажлын анкет бүглэхдээ яадаг байсан гэж ах нар бүгд ингээд ажилдгүй шүү дээ тий ажилгүй. Тэгэнгүүт би ингээд ах нарыгаа бүр ингээд тий анкет бичихтэй яагаад эдгээр чи ингээд шалгаж үзээд мэдэхгүй учраас бүгднгийн компани захирал болгоод ингээд бичдэг гэсэн шүү дээ. Тийм өрөвдмөр. За тэгээд одоо тийм энийг ингээд яаж үе дамжаад ингээд явж байгаа юм хэл. За энэ бол ингээд тий таны аав арх бодог гэсэн. Таны ах арх бодог гэсэн бол тий таны амьдралд яг одоо бас ингээд арх ингээд тий асуудал үүсгэл ингээд явж байгаа бол за заавчгүй нөгөө нэг тий архичин нөхөртэй байх албагүй. Гэтэл бас ингээд нөгөө амьдрал нь аягүй сайхан ингээд байгаад байгаа мөртлөөс ингээд түүнэр нь ингээд уугаад байхад тий эсвэл аав нээж ингээд уугаад тэр нь ингээд байн бас ингээд амьдралд нь нөлөөлөд байгаа хүмүүс бас аягүй байдаг юм. Ингээд энэ сэдв чинь өөр бүр ингээд тий ингээд ярьж байхгүй сэдв болчиход байгаа байхгүй яг үүнд Амьшигын сэдв болцсон байгаа юм шүү ерөөсөө. Ингээд одоо бүр 10 жилийн хүүхдүүд зүгээр орцонд орж игээл тэр нэг уучлахаар авчиж. Хэвийн үзэгдэл болсон шүү дээ. Хэвийн үзэгдэл. Тэнгүүд ингээд бас ганцаарчсан коучинг авчихсан юм битээ. Бас яаж юм бүр 10 жилийн тий 7-8 дугаар ангиас эхлээд ярих ууж исэн ч. Тэнгүүд яадаг байсан гэхээр тэр чинь бас тэр эмэгтэй одоо нэг 30 гарцсан гэдэг чинь бас бараг 10 тий 16 7 жилийн өмнө болж тааж байгаа байхгүй. Тэгэнгүүт яаж исэн гэхээр шүү дээ ингэж байгаа. За баг 20 жилийн өмнө болж тааж байгаа. Ердөө нөгөө цавхтаа цаг гардаг шүү дээ. Нэг хичээл болохгүй нэг юм уу яа. Тэнгүүд бүгдээрээ нийлээ нэг 100 тавчигээд ангидаа хуваагаад очсон гэсэн гэж байгаа байхгүй юу. Эмхтэй хүн шүү дээ. Эмхтэй хүн одоо миний үйлчлүүлэгч нэг эмхтэй байдаг учраас бас ингээд орж ирээд ярьж байгаа байхгүй юу. Тэгэхээр эн чинь ингээд тийм эртнээс ингээд бүр ингээд 10 жилээсээ ингээд бэлтгэгдэж шүү дээ. Архинд. Энд ч одоо юу гэсэн үг юм бэ те. Тэгэхээр одоо энэ бол энэ сэдвүүдээр бид нар онцгой анхаарч те. Үнэхээр таны хүүхэд шухал болов те. Үнэхээр та насныхаа эцэстээ ингээд бүр нулимсаа бармааргүй байгаа бол одоо энэ чинь анхаарах тахлууд те. Бүр ингээд ухаарч болохгүй бол те. Зовж ойлгох ганцхан зам байдаг. За би энийг бол одоо энэ жишээгээр ингээд тайлбарч ярих гэдэг юм. Ухаарч ойлгохгүй бол зовж ойлгох ганцхан те зам байдаг. Энийг бол би үнэхээр зовж ойлгосон зүйл байгаамаа. За тэгээд энэ одоо яаж уламжлалж тэ надад ирсэн гэхээр манай ээжийн биш аавын маань өсгсөн ээж нь нөхрийнхөө асуудлыг шийдэж чадахгүй нөхөр нь арх бодог хүн байсан. Тэнгүүд ингээд аавынхаа битгий уулгаараа гээл хүүхдэд дагуулсан юм болчихсон.
Тэгэл ингээд тий аавыгаа битгий уулгаараа гэж дагуулад явуулахаар нөгөө хүүхэд нь яадгийн аавыгаа уулгаж болохгүй мэн гингүүтлээ аавынхаа архийг хувааж угаадсан баг. Хуваагаал. Тэгээд сүүлийн нөгөөдөг чинтэй нөгөө архи чи өөрөө Монгол хүмүүст нэг тохирохгүй байгаа ба шүү тий. Яаж ийм вэхээр тэр архины ферментийг задлах тэр юу нь одоо Монгол хүнд байдаггүй. Тэг хотооднд нь тийм бактери байхгүй. Тэг тийм болохоор Монгол хүмүүс амар хурдан, маш хурдан архинд донтдог. Тэр нь ингээд баталж очсон. Тийм учраас Монгол хүнд архи юусоо зохихгүй. Тэгээд архины юусоо тий манайхан ч бас маш их шахалтай хүмүүс учраас нөгөө өөрийгөө тий таньж мэдээгүй учраас одоо цогцолоод явж чадахгүй учраас ингээд шууд юм тий архинд ингээд донтох юм шиг асар их байдаг учраас ингээд нийгмээрээ чиглэж байгаа шалтгаан бас энд байт юм байна. За тэгээд ингээд аав тий одоо эмээ ингээд нөхрөө зохицуулж чадаагүй үүрэг хариуцлага хүүхдэд өгөөд хүүхэд нь архич өгсөн. За тэр хүүхэд нь ихлээрээ манай аав. За ингээд тэр хүн ингээд тий багасаа ингээд арх уугаад ингээд тий одоо ингээд хүүхдэд сурцсан байгаа байхгүй. За тэгээд нэг тийм орчинд тий эмээ өвөө хоёрын дундаас хүүхэд гараагүй өргөж авсан хүүхэд нь за тэгэнгүүт мэдээж өргөж авсан хүүхдээ хүмүүс чинь амар нэг ингэж тий албан дээр бөмбөрүүлж ингэ өсгдөг шүү дээ. Эмээ маань тамхи татдаг хүмүүс. Аав маань тамхи татдаг, арх уудаг. Ингээл аав нь арх уудаг, ээж нь тамхи татдаг ийм орчинд л өсөж байгаа байхгүй. Тэгэнгүүт тэгэл тэр хүүхэд нь арх уудаг, тамхи татдаг юм болоод ингээд өссөн байна. За тэгээд ингээд тэр хүний амьдрал одоо ингээд насаараа тэр арх нь ингээд тий байнгын ингээд агуулнууд авчихсан. За тэгээд манай ээж тий одоо нөгөө яаж яасан гэхээр ерөөсө тэр хүнийг архинаас гарах одоо нөхрийгөө архинаас гарах гэж амар их тэнцсэн хүн юм байна гэж би ойлгосон. Гэтэ би тэр амьдралыг мэдэхгүй юм л та. Тэг хүмүүсийн ярианаас болоод ерөөсөө ингээд манай тэр аавын хон банд нь нас барахынхаа нэг жилийн өмнө надад гэжсэн. Ээж чинь бол үнэхээр сайн эмэгтэйсэн. Ээж чинь бол тэр социализмын нийгэмд бол үнэхээр маш мундаг ажиллаж байсан. Хамгийн гол нь юусэн гэхэд нөхөр нь архитын болохоор тэр хүнд ямар ч авьяа шагнал өгөөгүй маа гэсэн. Үнэлэгдээгүй ээж чинь ерөөсөө үнэлэгдээгүй. Нөхөр нь арх уудаг. Тэгээд би нэг тийм л үгийг сонссон. Тэгээд би тэндээс юу гэж ойлгосон гэхээр нөхөр тэгээд ингээд би бүр үнэхээр энэ хүний тий одоо өөрчлөлтөд ингээд итгээд найдаад янз бүрээр үзлээ ерөөсөө болохгүй юм гээ тий тэр одоо том хүүхдэд ингэж хэлсэн байна. Тэгээд тэрийг надаас үлдээ амьсгал мараахынхаа өмнө тэр ах надад хэлдэг. Тэгээд би тэндээс юу гэж хаа ээж маань ерөөсөө тэр хүнийг тий ингээд тэр архинаас гаргачих тэр хүнтэй ингээд үзэлцсэн юм бэ. Тэгээд ингээд тий насаа барцсан юм байна. За тэгээд архичин нөхөр нь нас орсон. За 10 жил өөрөө тий ингээд бэлэвсэрч үлдээ тийм маш олон жоох хүүхдүүд ингэж өсгөөд 10 жил явахтаа тэр хүн цавны хавдраар хортлодраар ингэж нас урж байгаа байхгүй. Ингээ ээж маань юу ингэж өсөж байгаа. За тэгэнгүүт би 3 дахь үеийг болчихж байгаа байхгүй. За ингээд ах нар миний өсвөр насанд орж ирж надад тэр архины юу гэсэн амар асуулж байгаа байхгүй. Тэр бол надад миний бүр ингээ гол бархлаа амар шархсан. За тэгээд одоо ингээд насанд хүрээд би ингээд 36 удаа би хүнтэй суусан. Би 36 хүртээ одоо ямар ч хүнтэй ингээд тий одоо эрэгтэй хүнтэй бүр ингээд тий одоо бүр нөгөө нэг одоо хүмүүс ч ингээд үерхэж нөхрлөө нэг юм сар маар болоод ийм харилцаа мэлцсэн би тийм ч юм өсгөж байгаагүй шүү дээ. Хөрөнгө тийшээ айдаг юм шүү тий. Тийм юу байгаагүй. Тэгэхээр эрэгтэй хүнтэй би ямар харилцаатай байсан гэ яг үнэ бодож зүгээр тий бэлгийн нөгөө тий одоо энэ сексийн хэрэгцээг хангахчих. Одоо 1-2 удаа тийм юм бол тэрнээс яа тэр хүнтэй ингээд тийм харилцаа байгаагүй явж байгаа би хүнтэй суусан. Гэхдээ би хүн одоо архиад хүнтэй суухгүй гэж явж байгаад би шавтаа болсон байхгүй юу? Яг үүндээ ингээд бүр шавтаа байгаа тий бүр ингээд одоо годомжинд би лаац шүлэл хийжсэн би ингээд ажлаасаа 2 удаа халагдаад бүр ингээд нагс унсан би. Тэгээд тийм дороотцсон явж байгаа тий ажил байхгүй мөнгө байхгүй тий бүр ингээд амиа орлыг гэж ингээд явж исэн. Амиа орлохгүй явж исэн. Би бүр ингээд 7 хоног бүр ингээд замын хажуугаар явж байгаа жалгараа өсрөх үү машины урдуур авах уу яах вэ гэх ингээд явж байгаа. Тэгээд нэг хоногийн дараа хөш чи ийм байдалтай ингээд хүчих юм бол дараагийн амьдрал чи яах юм бэ? Чи инээсээ илүү зовно штэ гэдэг тийм туулаа надад орж ирээд балиг тэгээ би зогсож байсан байхгүй. Тэгээд хүнтэй суух шийдвэр гаргаж ирсэн. Хүнтэй суух шийдвэр. Би 37-ны жилхэн болох гэдэг штэ хүнтэй сууя. За ингээд
Тэгээд миний одоо нөгөө сонгосон нөхөр маань тэг ингээд анхнаасаа архиудаг хүн байсан. Тэг би тэрийг мэдчихсэн. Тэг ингээд өстө нэрээ тэг манай ахнаас ч гэсэн архиудаг юм чи би нүнийг ойлгоно гэл нэг юм яриад суудсан. Одоо өөртөө би тийм одоо зөвшөлтөл хийгээд за энэ хүн чинь бас өмнө нь амьдрал зохиож байсан юм чи арай тий өөрөөр амьдрах байх гэд нэг юм ихтгэл аваад ингээд суудсан. Тэгээд ингээд нэг 2 жил гарны дараагаас ихтэй яагаад ингээд хүчээл гэсэн горой болоод ингээд 6 7 болоод ингээд ирэхгүй болохоор ингээд за яана нөгөө төч угаацсан байх та гэдэг нэг ийм юмруу би ингээд орсон. Тэгэл би хүч нөгөө бага насандаа мэдэрдэг гэсэн мэдрэмж биш тий. Ямар сони юм бэ гэж тэгэл би ингээд өөрийгөө зогсоод тэрийг ингээд анзаараад би ингээд зогсоод тэгэл нөгөө түмний чинь нууж байгаа нь ингээд улам ингээд дамжраад тий ингээд тэр болгоны би эмэгтэй амж ингээд өнгөрүүлээд байсан. Тэгээд сүүлдээ би ингээд сэтгэл хөдлөл рүү ингээд амар гүнзгий орсон. Давхар дээр нөгөө өмнөх юмудаа зохицуулаад надад араар тавилт орж ирсэн. Яг жирэмсэн багтан хоёр бүдээд гэж. Тэр бол надад амар хүнд туссан. Бүр ингээд тий өмнөх би нүдэн анаал өнгөрүүлж ирсэн чинь гинт ахаад тийм юм гараад арайч тий хүн итгэж яхад тэр бол амар хэцүү юм шиг. Тэгээд би хоёр хүүхдээ төрүүлснийхаа дараа гинт ингээд хамаг юм сидэрч тий бүр хамаг шат сидэрч тэгэл ингээд бүр өстой хэвтрийн өвчтөн шүү. Тэгээд би нарах хамсан багштай ажиллаад маш олон тий бүр ямар олон багддаггүй юм бэ гэмээр олон шахнуудыг ингээд дэлгэж гаргаж ирсэн гэж яриад тэгээд ингээд шахаа яриад нэг хүн чинь ингээд нөгөө жоохон зоригтой болоо тий зарим таалагдахгүй байгаа зүйл дээр надад болчихсон би ингээд таалагдахгүй миний санал ингээд нийцэхгүй байсан ч тэр болгон дээр би дандаа ингээд тий тийм ээ тийм чиний зөвөө гэл ингээд явдаг тий тийм нөгөө ийм өөгчш бачхаач биш ийм хүн байсан яг өмнө нэг юм үзүүлэлт юм шиг байж чадахгүй яг энэ хүн дээр л тэгээд тэр чинь ингээд нөгөө нийтээ асуудлаа шийдэхгүй ингээд бүр хэлээд яваад тэгэхээр улам томроод идэв. Томроод идэв. Тэгэл бид хоёрын хооронд зай бүр ингээд ангал болоод идэв ингээд том болоод. Тэгээд би нэг өөртөө нэг жоохон ихтэй болоо тийм ингээд эн чинь биш ээ гэл ингээд өөрийнхөө тайлбарлаад ингээд тийм гэхдээ би зэгнэр чинь удаан төвчж чаад яасан бол тэгэхээр босч иж байгаа бол тэр юус юу гэдэг юм хүн чинь амар ингээд асаж босч ирээд байдаг юм билээ айгуульцүү нэг тийм юу муу байна гэдэг юм байх. Юусе хасаад ингээд идэг байхгүй. Хасаад тэнгууд нөгөө нэг улам хасаагаад ингээд нөгөө тэгээд нөгөө хоёр хүүхэд маань болооч гэдэг ингээд хашраад ирэнгүүт би за хүүхдээ зовоод ингээд дахиад ингээд намсаад ингээд нэг ийм зөрчилдөөн усал. Тэгээд сүүлдээ нөгөө нэг чинь идэж байгаа бүр дийлдэхээ болоод нөгөө над руу агсардгүй эхний одоо 5 жил бол над руу агсарч ингэдэггүй байсан. Тэгэл яг би шахаа идгээл ингээл те нэг юм дуу таштай болоод ингээл ирж байгаа. За тэгээд санхүүгийн асуудал гарч ирж байгаа. Би ч ингээд сукаар надад мөнгө хэрэгтэй. Би ч нэг санхүүгийн бас ингээд юм хамааралтай сэтгэл зүй бас тэр хүн уухаар би бас ингээд нам унаад те нэг юм болцоо. Тэгэл одоо би нэг контент хийгээл ингээд эхлэнгүүт намайг шүүмжлээд эхлэнгүүт маргааш нь пост бичих зориггүй болчихдог байхгүй амар сонир. Бүр ингээд тэгтээ хамааралтай болсон. Тэгэл ингээд ахтунд тэр миний пост орооч ирэлсэн нэр толгоо угаалгасан балаа аваа гэх ингээд янз бүрийн яриад ороод ирчих. Тэгэл би шууд бүтэн болгочлаа. Тэр хүмүүстэй харьцаа болсон. Тэгэл ингээд тэр нэр ингээд амар олон даунууд авсан. Тэгэл энэ болгоомж ингээд юу. Тэгээд сүүлдээ нөгөөдхний чинь ингээд бүр идэж уух нь бэлтгэл. Нэг мэдсэн чи би бүр ингээд баарн дотор амьдраад байгаа. Баарн дотор. Ингээд яг баар чи ямар гэдэг ингээд утаа өвнөр тий. Тэгэл ингээд үнэр тандраа амар мухад штэ. Тэгэл ингээд ууж орж ирээд маргааш нь 2 өдөр ингээд үргэлжлүүлээд баар болгоч. Тэгээ нөгөө ингээд шархаа ингээд идгээгээд ингээд ирэнгүүт хүн чинь нэг юу дотор суугаад байгаа вэ гэдгийг ингээд анзаарч эхэлдэг юм. Анзаарч эхэлдэг. Өмнө нь бол ингээд анзаарч ирсэн гэхдээ нөгөө ингээд сэтгэл зүгээр л ингээд сэтгэл ингээд завнаад байгаа байхгүй. Яг шархаа идгээгээд ирэнгүүт хүн чинь яг нэг үйлдэл хийх зорилготой болсон юм лээ. Одоо тэгвэл энэ өөрчлөлт гэдэг нь ийм юм байна. Тэгэл яг нэг өөрчлөлтүүдийг тэгээд хийдэггүй байсан алхмуудаа ингээ хийгээд эхлэнгүүт нөгөө хүн бүр ингээл тий тагдаад өгсөн. Заал надад тест нэр амар шанаа өгч байгаа. За тэгээд энэ зэргийн юм бол би тий сонсон шилээ гэж өнгөрч байгаа. Чисто минь намайг ста нуган сутраг нь тий шоронд хэлгээл гэж байгаа. Тэгэл амар юм орч. Тэгэхээр за энэ зэргийн бол би сонсох юм байна тий сток гэл ингээд тий уйлаад өнгөрч байгаа. Тэгээ хамгийн сүүлд нь юу болсон гэхээр
Тэгээд тэрнийхээ дараа болохоор үг мөгөнд бүр амар шоронгийн үг яриад болж байгаа байхгүй зөвүүн бүр ингээд зүгээр ингээд шивж байгаа юм шиг амар зөвүүн өгнөд ингээд хийж ярьж байгаа. Яг тэр нөгөө тий бүх юм ингээд юу яаж байгаа. Тэгээд дараа нь болохоор надад юу шиг гар утгүйсэн надад ингээд орж ирээд ингээд би ингээд тэрсээ ингээд хэрэлдэж байгаа. Тэнгүүд нь шанаа өчгөө. Тэгээд би болитэй уучлаарай тий. Одоо энэ харилцаа бүр явах болчих. Ерөөсөө болий тий. Магадгүй би тэрийг болж аваа тий. Аль нэг газар зогсож байгаад бас тий ингээд хүний амь насанд орчвол амар юм болно шүү дээ. Тэгээд би бүрээс ингээд болигээс тэгээд ингээд зайгаа аваад одоо ерөөс ингээд стан юм ингээд ийм зам руу ороод ингээд тайлбар шийдвэр ингээд бүр ингэж ойлгосон. Ийм төвшин явж байгаа. Ингээд зовж тий ухаарч ойлгохгүй бол зовж ойлгоно гэдэг чинь ийм байт юм байна л гэж одоо өөрийнхөө жишээн дээр тайлбарлах гэж тэрнээс тэр уугаад исэн хүнийг бол би шүүгээд бишээ тий би ингэтлээ ухаарахгүй байгаа байхгүй тий ухаарч чадахгүй тий үйлдэл хийгээд ингээ гараа явж чадна а тий мэдээж надад нөгөө нэг тий очиод ингээд яах тийм нөгөө дэмжлэг үзүүлэх хатуу байхгүй тий явъя гэх юм надад санхүү байхгүй мөнгө байхгүй ядаж ингээд заримдаа бүр ахтусны ч мөнгө болчдөг амар инээдтэй тийш та 10 гарч чадахгүй тэгээд тэрэн дотроо ингээд суугаад ингээд үйлдэл хийж чадахгүй да бас ингээд заавал амар хэцүү ингээд байдаг байхгүй. Тэг ингээд шахаа эдгээгээд тэгээд коучтой байх тэгээд дэмжлэг одоо хамт олонний дэмжлэг гэдэг бол үнэхээр гайхалтай юм. Тэгээд би физикгүй тэр нөгөө баарын дотор сууж байгаа бүр физикгүй би ингээд яг ингээд хавар олж исэн. Тэгээд өдрийн цагаар нөгөө хүүхдэд цэцэрлэгт ингээд хоёр хүүхдэд ингээд хоёулангийн ингээд цэцэрлэгт өгж байгаа. Нэг маань ингээд 2 настай болоо. Тэгээ нөгөөх маань 5 нь одоо тий настай болоо. Заавал ч сууж яв. Ингээд насанд ингээд ирж байгаа байхгүй. Тэгээ нөгөө хоёроо ингээд цэцэрлэгт өгөөд ирэнгүүт өдрийн цагаар би ингээд завтаа олж ирсэн. Хавар ууж байгаа юм. Ингээд нэг юм ханиаж ухнаад нэг айг болгож байгаа. Тэгээ ирсэн чинь нөгөөдөгтөө ч хоёр нь устгах гэдэг байгаа байхгүй. Тэнгүүд би энийг ингээд сонсмоор байгаа байхгүй амар. Бүр ингээд 9 зарим балаа юм яриаг ингээд тэгэл ингээд хоёлоо юм яриг. Тэгээд тэр яриа чи юус яриа биш. Тэгээд би тэрийг сонсохгүй гэл ингээд яг хавар болчихсон. Тэгэл гадаа өдөржингөө ингээд байдаг. Тэгэл ингээд бүр daarаа гэхэнгүүт нэг юм юунд орж сууж байгаа тий. Цайны газар орж ингээд сууж байгаа. Би нэг 2-7 хоног тэгж өнгөрөөсөн юм нэг. 7 хоног бол бодог байхгүй хамгийн хэцүү. 7 хоногийн 2-3 өдөр. 2-3 өдөр шүү дээ. Тэгээд эн чинь ингээд амар ингээд үргэлжлээд байдаг болох. Тэгээ би яг 3-7 хоног дээр би юу хэсэг өнгө 2 өдөр цэцэрлэгээс авчаад яг гэрлүүгөө орох гэсэн чинь хүл гიშгэж өгөхгүй юм. Ерөөсөө гიშгэж. Тэгээ би ийм юмд би 2 хүүхдээ амьдруулчаа. Тэгээд ямар юмныхан те ийм одоо актер утаатай ийм одоо орчин ингээд хүүхдэд цахин гаргаж чадахгүй ч амьдстайгаа орчин нь өөр юм баар болсон байгаа. Яаж би энэ дотор ингээд амьдраад байгаа юм бэ? Эрүүл саруул хүүхдийг өсгөх юм бэ тэр дунд чинь аа. Тэгээд ингээд бодонгот хүн чинь өөр ингээд хөл мөд ингээд гიშгэ очиж байгаа. Тэгээд би 10 жилийн ингээд хүүхдүүд залга их сургуультай ингээд хүүхдүүгээ залгаад асуусан чи өө найз хүрээ тэр манад ирээд тоон гэдэг. Тэгээд нэг өдөр тэдний тооноо тэгээд тэрнээс хойш ингээд явж байгаа. Тэгээд тэгэхэд болоод үнэхээр надад ямар ч санхүү байгаагүй ингээд хамт олонныхоо дэмжлэгээр явсан. Үнэхээр бас ингээд практиктэй ингээд чиглүүлж үзчихтэй байна гэдэг бол үнэхээр аврал. Үнэхээр аврал гэдэг шүү. Тэгэхээр коучтой ажиллаараа гэдэг зүйлийг хэлмээр юм да. Тэгжээж юм чи ингээд нөгөө ойлгохгүй байгаа шүү дээ. Тэгжээж бүр ингээд бүр асуудал нь бүр энэ дээр тулж ярьж байгаа гэдэг ингээд ойлгож байгаа байхгүй. Тэгэхээр ийм удаан ингээд 3 үед дамжаад ингээд ороод ирчихсэн зүйл би одоо эмээгээс ингээд ахын бол би яг 4-р рүү ингээд шилжүүлж байгаа байхгүй энийг. 2-р охин руугаа. 2 маань ингэж жоохон шүү дээ. чиж байгаа байхгүй чиж байгаа. Гэтэ би одоо коуч хийх ахын бас хүүхдүүдээ энэ шахагийн баг дээр нь эдгээд бас яа юм. Чадвар цогцож байгаа гэдэг үнээр. Баярлалаа чамдаа. Мекоуч яг чамаагаа бүр ингэж нөгөө эмзэг байж хамаг зүйлээ ингэж ярьж нэрэ. Энийг яагаад ингэ яриад байгаа юм бэ? Дахиад хэлээ. Нэг ч ихсэн бүсгүй, нэг ч ихсэн хүн энэ яг нөхцөл байдал байгаа хүн би ийм нөхцөлд яваад байгаа мэдээж хүн болгоны нөхцөл байдал өөр.
нөхцөл байдлууд нь янз янз байдаг. Тэг ингэж яваад байгаа юм байна гэдгээ хамгийн түрүүнд бол ерөөсө хүлээн зөвшөөрөх айгуу чухал байдаг юм байна. Хүн ерөөсө хүлээн зөвшөөрч чадахгүй болоод байна, бүтээд байна. За яах вэ? Болж гин. Энд ч нэг ийм одоо юу гэдгийг энэ бол нөгөө хэвийн энэ бүгдлийг хэвийнгээ үздэн үн чинь бага наснасаа харцсан үн чинь за яг энэ чинь байдгал зүйл нэг ойлгоод энийг хэвийн бус зүйлийг яваад идэх юм байна. За одоо чинийхээ ярьсан зүйлийг бас би базаад нэг хэлээд. Үгүй энэ одоо тэгээд шарах гэдэг зүйл чинь тий ийм аюултай нөхцлүүдийг үүсгээд за тэгтээ энийгээ хүн ойлгоод авчих юм бол бас эдгэж болдгийм байна. Тэгээд одоо чи минь хэллээ шүү дээ бүр ингээ 3 4 үе 3 үеэрээ ингэж явж байна. Би бүр чамдаа маш их талархаж байна. Маш их баярлаж байна. Өөрийгөө тэр одоо шамар одоо нөгөө шавар шавхаанаас мулталж гаргаад хоёр дахь хөөрхөн охиныхоо төлөө зогсож байгаа чамаараа бахархаж байна. Босоо өөрөө зогсохгүй бас олон ээжүүдийг олон эмэгтэйчүүдийг бас тэр шамар одоо шавар шавхаанаас нь гаргахад тусалж агаад үнэхээр бахархаж байна. Энийг одоо нөгөө ийм зүйлээр ороогүй хүмүүс бол бараг магадгүй ойлгохгүй хүмүүс юу яриад байна гэж бараг толгой нүдчихэж магадгүй. Гэхдээ үнэхээр энэ хаалта хаалганы цаана масктай хүний цаана ийм амьдрал байж идэг юм аа. За би одоо Америкийн нэгдсэн улсад одоо 20 гаруй жил амьдарч байгаа. Энд ингээ нөгөө нэг ээжүүдийн янз янзын группүүд байдаг л да ингээд. Тэгээ хүмүүс ингээд хүний нутагт бол бүр аюу хэцүү. Би одоо энийг бүр жишээгээр аваад тайлбарлаад байгаа. Ингээд хүмүүс ингээд өөрөөсөө юмыг асуудлаа бичээд хэлдэг байхгүй. Яг л адилхан чамтай чи хоёр хөөрхөн хүүхэд гаргаад би ч гэсэн хоёр хүүхэдтэй хүн. Эмэгтэй хүн чинь үр хүүхдээ тээгээд, төрүүлээд, өсгөөд ингээд өөрөө ирэхгүй цаанаасаа амьдралынхаа шаардлагаар, физиологийнхаа шаардлагаар ингээд нөгөө ажил хийж чадахгүй ингээд нэг гэртээ сууж ингээ үнэндээ бол тэр нөхрийн хараанд гэр бүлийн одоо хань ижлийнхаа хараанд ч гээд авах явах тийм нөхцөл рүү орж штэ сайндаа ч штэ үр хүүхдээ гаргаж харин ч хөрөд том ажиллаа хийгээ сууж байгаа байхгүй юу. Тэгэж явах явцдаа яг аргагүй санхүүгийн бас одоо сэтгэл санааны одоо чи хэлсэн олон янзын хамаарал би нэгд өдөр би эрүүл бус хамаарлын коуч Ганатагаа ярилцсан байгаа. Яаж тэр зүйл рүү ингээд яваад орчдөг. Энэ зүйлээсээ гарахад ерөөсөө гарах тийм амар биш. Ингээд зүгээр нэг өдөр үгүй гэж хаалгаас аваа гараад явдаг зүйл биш вэ наа. Энийг ойлгож ухамсарлах хэрэгтэй байна. За тэгээ мек коуч мөн маш мундаг зүйлийг хэллээ. Энэ үгийг бүр хүмүүс их санаасаа гэж бодож байна. Хэрвээ ухамсарлаж ойлгохгүй болвол биеэрээ зовж ойлгодог юм байна. Та бүхэн зовж ойлгоно гэдэг чинь зүгээр нөгөө нэг ганцхан өдөр бас ганцхан шөнө болчихж байгаа ш. Энийг одоо хичнээн жил туулж явж энэ зовлонгоос хүн гарахгүй. Ингэж зовж амьдрах гэж та энэ хорвоо ертөнцөд төрсөн юм уу гэж бүр асуумаар байна. Тэгээд мекоучтэй үнэхээр талархлаа. Одоо чамдаа нэрэ дахиад дараагийнх нь буянтай энэ сайхан үйлсэд нэр өндрөөс өндөр амжилтыг хүсье. Жимэнд олон бүсгүүчүүдийн гэрэл нүдэнд нь гэрэл нүүрэнд нь одоо тий нүдэнд нь оч нүүрэнд нь гэрэл цоцруулж байгаа шүү. Чамаараа үнэхээр талархаж байна. Тэгээд энэ одоо лайвыг сонсож байгаа бүсгүүчүүд хэрвээ та одоо бүсгүй гэх ерөөсөө ямар ч хүн та ийм нөхцөл байгаа болоо те мэрэгжлийн хүнтэй ажиллаач тэгжээж энэ одоо шавар шавбагнасаа гардгийм аа тийм амархан бас эндээс гараа явчих чаддгүй юм аа. За дээрэс нь бол тэгээд энэ нөхцөл чинь бас ингээд хүн нэр өөрийн мэдлгүүгээр ингээд энэ тассан давуу ийм орчинд өөрөө өссөөд үр хүүхдээ өсгөх юм бол ядчил бид бүхэн чинь өөрөө ингээд зовоо зогсохгүй энийгээ уламжлуулад үр хүүхдийгээ зовох та боддоо энэ хоёр хөөргөн одоо хөөр хүүхдээ гаргаж өсгөж тэр хүүхд чинь дахиад ирээдүйд таньшиг энэ зовлон идэлнэ гэж та боддоо. Тэгэхээр та энэ өнөөдөр нэг ямар нэгэн алхмыг хийж зогсох тань зүрх зорих би байгаа гэж бодож байна. Бүр багш минь хэлдэг манай Монгол эмэгтэйчүүд өөрийнхөө төлөө ботгүй маа үр хүүхдийн төлөө өстө өргөзөөд өндийгөө босоод ирдэг ингэж үнэн шүү. Хамаагүй тэр тулах цэгээ ч гэсэн аваа та өнөөдөр босооч. Өнөөдөр ойлгооч энэ хэрвээ хэцүү нөхцөл байдалд явж байгаа бол энийг зогсоогооч. Бити энэ нөхцөл байдлыг өөгшүүлэн хөхүүлэн дэмжиж ингээд цаашаа явуулаач. Үннийг хэлгээд тэр хүмүүсийг энэ үйлдэл нөхцөл рүү оруулахгүй байх юм бол тэр чинь цаашаага явах газар байхгүй шүү дээ. Одоо яг цаашаа тэр хүний амьдрал өөр. Одоо тэр би хэлж байгаа тэр арх ууж байгаа хүний арх хүчин хүний амьдрал бод тэр хүний өөрийнх нь хийж байгаа сонголт. Ядаж та хажууд нь байгаа хүн өөрийнхөө сонголтыг хийгээд өөрийнхөө амьдралыг өөрчлөх алхмыг өнөөдрөөс эхлэеч гэж хэлмээр байна. За тэгээ энэхүү сайхан нөгөө баяр наадмын өмнө ийм хэцүүхэн хатуухан сэдвүүдээр ярьж байгаа маань бас үнэхээр учиртай юм шүү. Хачир дээр одоо мег коуч мань хэллээ. Үнэхээр баяр болоход сэтгэл минь өвддөг, шаналдаг, бараг гашууддаг одоо тий ингэж бүр ингэ төгшүүрд ордог гэж хэллээ. Яа гарахгүй үнэн ийм зүйлээр явж байсан хүмүүс бол баяр нь бараг нэрэ
бараг ингэж амьдралынх нь бараг зовлон нь болж хувирдаг байх нь. Тэгэхээр хүн болгоны амьдрал өөр юм аа. Энэ зүйл үнэхээр баярлалаа сайхан жаргаж байгаа хүмүүс нь бол та бүхэн сайхан баярлаарай. Хэрвээ ийм зүйл өтөж байгаа хүн бол энэ бол зүгээр нэг өгтөөд байдаг зүйл биш юм байна. Та өөртөөгөө ажиллаач. Тэр бага насныхаа сэтгэлийнхаа шарах тэр сэтгэд гэдэг одоо өвдөд байгаа өвдсөн байгаа тэр шартайгаа өвчнөтэйгээ тэмцээч ажиллаач гэж хэлмээр байна. За тэгээ мек коучтойгоо би дахиад үргэлжлүүлээд дахиад 2 сэдвийн доор ярилцсан цаашаа үргэлжлүүлээд. За өнөөдөр энэ сэдвийнхээ доор чамд би нөгөө хилээгүй үлдсэн зүйл байвал хилээд хоёулаа өнөөдрийнхөө лайвыг өндөрлөё. Баярлалаа мек коуч. За баярлалаа. Тэгжээхэд нэлээд урт ярьчлаа. За тэгээд ямар ч байсан тэг биднийг ингээд сонсоод дараа нь бас ингээд сонсох эмэгтэйчүүдтэй бас зориулаад тий. Одоо тэр бага насны хүүхдүүдийн хамгаалагч нь бол ерөөсөө ээж нь юм шүү тий. Аав нь юм шүү тий. Тэр одоо төрүүлж өсгсөн аав ээж нь хүүхдийнхээ хамгаалагч нь өмгөөлөгч нь байд юм байна. Тэгжээс хамгаалуулж өмгөөлүүлж өссөн хүүхд чинь өөрөө аягүй тийм өөртөө ихтэй зоригтой хүүхдүүд болж ингэж бас өсдөг юм байна. Тэгээд ингээд ямар ч хүнтэй бүр хинч хүчирхийлэл амьдрах ёсгүй юм аа. Тэг бүр хинч шүү тий. Тэр эрэгтэй эмэгтэй хөгшин залуу хүүхэдтэй одоо хинч байсан ингээд хүчирхийлэл амьдрах ёсгүй юм аа. Тийм болохоор ингээд бага насны хүүхдүүдийн хамгаалагч бас аав ээж нар нь та нар нь бас ингээд тий сэрж бас ингээд хүүхдүүдээ хүчирхийлэхгүй орчинд ингээд хүүхдээ өсгөөч тэгээд ингээд танд үнэхээр ингээд одоо коучинг тусламжтай хэрэгтэй байгаа бол Нара Томсон багш маань одоо 7 сарын 29-нд ингээд шархны хичээлийг 3 хоногийн дотор ингээд хийдэг болсон. Тэгээ 3 хоногийн дотор ингээд бага насны шархыг ингээд эдгээдэг ийм хичээл одоо бас ингээд удахгүй эхлэж байна. Тэгээ 99 10 56 80 гэсэн дугаарыг бас ингээд оруулаад тий энэ одоо зарыг бас ингээд хүргэчихье гэж бодож байна. Ингээд групп сургалтаар тий ингээд эерэг цэник өрөөг дагаад тий клуб хаус дээр эерэг цэник гэж өрөө байгаа. Тэгээд энэ өрөөг бол Нара Томсон багш маань ингээд ажилладаг. Тэгээд 2022 оноос хойш бүх бичлэгүүд энд ингээд хадгалагдсан байдаг. Тэгээд тэнд бол маш олон ингээд үн төлбөргүүдийн хувь хүний хөгжлийн ялангуяа энэ шарх трауманы талаар бол маш олон ингээд контентууд ингээд хийгдсэн байгаа. Тэндээс бас ингээд суралцаад бас ингээд бэлтгэгдээд эмэгтэйчүүд ингээд бүр 1 хоногийн дотор орж ирээд ингээд шархаа эдгээгээд ингээд гайхамшиг болоод байгаа шүү. Тэгэхээр энэ бол үнэхээр бодтой зүйл юм шүү. Бид нар ингээд худлаа зүйл яриаггүй. Үнэхээр ингээд өөрсдийнхөө давж гарсан зүйлүүдийг яриад байдаг учраас эндээс ингээд эмгтээчүүд маань бас ингээд те амьдралд нь бас нэг юм гэрэл найдвар бас ингээд төрж байгаа хаа гэдэгт бас итгэж байна. Тэгээд энэ групп сургалтанд ороод бас ингээд шархаа эдгэх боломж байна. Эсвэл ингээд групп сургалтанд орохыг ингээд те орохоос бас өөрийнхөө асуудал ярихаас бас ингээд санаа зовоод байдаг бол ганцаарчлан сургалт бас ингэж авч уднаа. Тэгээд маш олон траума коучнууд бас ингэж гарсан одоо бэлтгэгдээд ингэж төрсэн байгаа. Та миний хувьд бол ингэж топ коуч ихтэй хамгийн анхны траума коуч ингэж бэлтгэгдсэн эмэгтэй. Тэгээд ингэж миний ярьж байгаа зүйлүүд бас ингэж танд те бас нэг юм юуг өгч байгаа бол та надтай ажиллах нэг боломжтой. Тэгээд шин төрж байгаа траума коуч биднээс ингэ ганцаарчсан коуч юм боломж байдаг юм а гэдэг нэг ийм зүйлийг хэлээд бас энэ руугаа өндөрлмөр байна. Тэгээд Бяба коучтой маш их баярлалаа. Тэгээд баярлалаа нэлээ тий бүх зүйлийн талаар бид нар ингээд сэрх хэрэгтэй байна. Энэ донд ингээд бас тий нэг талаараа бас ингээд одоо баяр наадмын үеэр бас ингээд өөртөө бас ингээд бясалгаал бодох эмгтээчүүдэд бас нэлээ гоё бас ингээд сургалт маягийн юм болчихж байгаа хаа гэдэгт бас итгэж байна. Тэгээд баярлалаа. Үнэхээр гоё дэмжлэг үзүүлж байгаа Бяба коучтой үнэхээр их талархаж байна. Баярлалаа. За сайхан наваарай. Баярлалаа мек коуч. Чамдаа урилгын минь хүлээж аваад өөрийнхөө үнтэй цэнтэй цагаа зарцуулаад лайв минь оролцож байгаа. Тэгээд олон бас хүмүүсийн амьдралд өөрчлөлт оруулах тэр нэгэн үрийг тарьж байгаа чамдаа талархаж байна. За тэгээд мек коучи маань хэлснээр одоо манай Нара Томсон багш маань яг тийм шархны сургалт одоо удахгүй болох гэж байна. Энэ мэдээллийг бас битэрийн би Facebook группуудынхаа хаягийг энэ лайвынхаа доор тавьчин. Тэгээд тийшээгээ ороод илүү олон мэдээллийг аваарай. Яг харахгүй тэр эрг цэник гээд клуб хаус дээр маш сайхан өрөө манай багш минь явуулдаг байгаа. Тэн дээр маш олон үнгүй хичээлүүд бол байгаа. Тэрнийг сонирхоорой. Тэг үнэхээр бол хүн те ингээд надад ямар нэгэн асуудал байна гэдгийг хүлээн зөвшөөрсөн хүн бол заавалчгүй тэрнийхээ сая гарах ч юм уу арга замыг хайдаг юм аа. Тийм учраас хамгийн түрүүнд бол хүлээн зөвшөөрөх хамгийн чухал байдаг юм аа гэж хэлмээр байна. Тэгээд чамдаа энэ өнөөдрийнхээ сэдвийнхээ дур ингэж өөрийнхөө те эмзэг байдлаа ярьж ингэж олон хүмүүст ингэж те нэгийг бодогдуулж хоёрыг одоо
цэгнэх нэг боломж олгож байгаад баярлалаа. Үнэхээр бид бүхэн одоо манай топ коуч академийн одоо коучуд маань багш маань ингээд нийгэм рүү дуу хоолойгоо чанга өргөж байгаа маань бас учиртай юм аа. Нэг ч гэсэн хүний амьдрал энийг сонсоод өөрчлөгддөг юм байна. Жишээлбэл би нэг өдөр ярьсан эрүүл бас хамаарлын коучтэйгээ ярьсны дараа надтай нэг бүсгүй холбогдоо маш олон хүмүүс ингээд одоо энэ Facebook одоо энэ онлайн гэдгийг чинь буйнаар чинь ингээд дэлхийн өнцөг болон бүрээс холбогдож जैन. Тэгээд холбогдоод надад бүр яг талархлаа илэрхийлсэн. Баярлалаа Бимба коуч, таны би одоо лайвыг сонсоод би хүүхдээ яг Монгол руу явуулах гээд ингээд нааша чаашаа болцсон ингээ яг шийдвэрээ гаргаж чадахгүй байснаа би хүүхдээ өөр дээрээ авч үлдэхээр боллоо. Ууд нь бол би хүүхдээ ээж аав руугаа Монгол руу явуулчаад 1-2 жил ингээ ажилчвал айгүй хурдан хөл дээр босох гээд байсан юм аа. Би бол тэгж одоо энэ шийдвэрийг гаргаж ирсэн боловч би таны лайвыг үзээд би өөрөө тэр 1-2 жил ажилласан үнээсээ илүү үнэтэй цэнтэй юм а магадгүй алдаж магадгүй. Гэтэ тэрний хинч хэлж мэдэхгүй шүү дээ. Ирээдүйд юу ч болж магадгүй. Тэр үнэтэй цэнтэй юм алхаж байгаа юм байна гэдгээ ойлгоод би энэ юуныг шийдвэрээ гаргаад би хүүхдээ хажуудаа байцгаал шийдлээ. Магадгүй өнөөдөр надад хэцүү байж болох юм а миний амьдрал. Үнэхээр хэцүү тийм амарш ганцаараа хүүхдээ өсгөөд хүний газар ажиллаад амьдраа явна гэдэг. Тэгтээ би хүүхдээ хажуудаа чирээд хэцүүч байсан гэсэн энэ даваагаа хүүхдтэйгээ цуглуулахаар болох тийм шийдвэрээ гаргадаа танд баярлалаа гэж хүртэл ингээд холбогдсон. Тэгэж бодохоор нэг ч гэсэн хүний амьдралд ингээд өөрчлөлт гардаг юм аа, өөрчлөгддөг юм аа. Тийм учраас юм хэцүү ч гэсэн, хатуу ч гэсэн үнэн түүхээ бид бүхэн ингээд чанга дуугаар нулимсаа гожуулаад яриад байгаа шүү. За тэгээд удахгүй хоёлаа дараагийнхаа сэдвүүдээр уулзъя. Тэгээ би удахгүй ингээд хоёлаа баяр ёслол болж байгаа учраас бас ингээд хуваараа гаргаад тавих болно. Та бүхэн минь одоо фэйсбүүктэй минь холбоотой байгаараа. Тэгээ бидний сургалтыг авч үзээрэй гэж хэлмээр байна. Тэгээд чи минь нөгөө сайхан наадаарай. Тэгээ сайхан амраарай. За баяртай. Баярлалаа Мекоч. Баярлалаа. Баяртай.